Бяцхан өрхөн мөндөд сонсогч нараа ингээд очосоо еврейтэй үл мэдэх подкастын маань дараагийн дугаарт зөвлөх үйлчилгээний National Consulting Service компани гүйцэтгэх захирал Болор оролцож байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Сайн байна. Өдрийн мэнд. За таас сонсогчдод маань өөрийгөө бас товч танилцуулаач. Одоо National Consulting Service гэхээр бас хүмүүс зөвлөх үйлчилгээний компани гэхээр гайхчихж магадгүй. Яг юуны зөвлөх үйлчилгээний компани болоо. Гэхдээ ичнээ нэг болор захирлын маань ихэнх одоо өдөр төвчөнд байгаа хүмүүс бол таньдаг. Тэгэхээр бас магадгүй нэг бусад сонсож байгаа сонсогч маань одоо ямар одоо нэг үйлчилгээ үзүүлдэг компани хүн оролцож байгаа юм болоо, үсгэн байгуулж байгаа хүн оролцож байгаа юм болоо гэд гайхаж байгаа. Тэгэхээр таас товчхон өөрийгөө танилцуулаач. Миний үндсэн ажилласан салбар бол 1983-аас 2016 оны дуустал үндсэндээ 33 жил харилцаа холбооны салбарт ажиллаж байгаад 17 оноос энэ үндэсний зөвлөх үйлчилгээний компани NCS гэж энэ компани байгуулсан. Энэ компанийн гол зорилго нь яг үхээр миний хувьд бас энэ харилцаа холбооны салбарт томоохон компаниуд дээр амжилттай ажиллаж ирсэн туршлагаа залуу бизнес эрхлэгч нартай хуваалцъя гэсэн зорилгоор байгуулсан. Ялангуяа сүүлийн хэдэн жил бол одоо энэ чиглэлээр далаад компанитай ажиллаж байгаа. Цэвэр менежментийн зөвлөх үйлчилгээ. Одоо бизнесээ яаж оновчтой зохион байгуулах вэ? Тийм ээ, яаж хүмүүсийг удирдах вэ? Яаж мандатлагч болох вэ? Менежментийн одоо компаниг авч явах шаардлагатай гол юмнуудаар сэдвүүдээр сургалт хийж байна. Зөвлөх үйлчилгээ хийж байна. Менторинг, коучинг хийгээд ингээд явж байгаа. Ер нь яг өгөхөр Монгол чөлөө маань одоо Монгол улсын тэр бизнесийн эрхлэгчдийн манаас ур чадвар, өрсөлдөх чадвар үүдэл юм сайн биш яаж байгаа. Ер нь зах зээл дороод 30 жил болсон байдаг. Одоо улсын зах зээл болсон компани бараг байхгүй шахав. Тэгээд жижиг зах зээл дээр бие бинийгээл нэг дуурайсан copy paste юм яваад байдаг. Цаашаага их зовлонтой болчихлоо. Тийм болохоор энэ дээр нь бид нар бас одоо ялангуяа 2003 оноос эхлээд өрийн холбооны салбарт бол ажиллаж эхэлсэн. Энэ хооронд яг өгөхөр 13-4 жил одоо өрийн холбооны салбар бол технологийн хувьд хурдан өөрчлөгдөх салбар. Одоохондоо Монгол улсын өрийн холбооны хөгжлөлөөс төвшөнд бол нэлээд гайгүй явж байгаа. Энэ үед бол бид нар нэлээд зүйлийг одоо бас шинээр хийжсэн. Энэ холбооны салбарт үйлчлэгээ, технологи гэдэг маркетинг, PR чиглэлээр, компани менежмент чиглэлээр энэ зүйлүүдээс бид нар бас бусдаа одоо залуучууд, ялангуяа залуучуудтай бид нар бас өвлүүлэх хэрэгтэй, хуваалцах хэрэгтэй. Ер нь одоо анх та бас мэрэгчлээ ер нь яаж сонгож ив, хэн нөлөөлөв, юу нөлөөлөв? Ер нь зүгээр ямар ч юм хувьд яг мэрэгчлээ сонгоно гэдэг бол одоо амьдралдаа шийдвэр гаргах том шийдвэрүүдийн нэг л дээ. Маш чухал. Ялангуяа одоо үед бүр хурцаар тавигдаж байгаа. Яг миний одоо мэрэгчл сонгосон учраас бас гэр бүл даавхаа нөлөөнд нэлээд байсан. Өөрөөр хэлбэл манай техник хүн байсан л та. Дамаатар төмөрзөнд олон жил начны сургагч хийжсэн хүн. Угаасаа нэг өөрөө техникийн хүн, инженер техникийн хүн болохоор багасаа бас тэр нөлөө байсан баг. Тэрнээс гадна бид нарыг хүүхэд байх үед л одоо мэрэгчлээ зөв сонгох тал дээр одоо илүү их анхаардаг байсан үе юм шиг байна. Боловсролын систем шиг доктортой байсан. 10 жилийн сургууль болгон дээр шахав, хот өдөөг техникийн дугуулангууд их байсан. Одоо эхлээл авц загвар гээл, нисэх загвар, усан загвар, буужин загвар гээл ингэ явцдаг. Тэгэхээр яг энэ юугаар л яасан л та нөлөөгөөр эхлээд одоо юу гэдгийг 3-4 ангиасаа эхлээл хамжааны хичээл ордог. Эндээс тэгээд жоохон явж байгаа л 5-6 ангиасаа эхлээл авцаагаараа яваал тийм ээ. Эржэний хөдөлгөөртэй, ажиглахын хөдөлгөөртэй маш хийж дараа нөгөө гэсэн твшээл тэгэл одоо 8 дугаар ангид орох чинь нисэх загвар руу орж байгаа байхгүй. Тэр нисэх загвар бол одооных шараатай удирдлагатай байгаагүй. Одоо уцаар ингэж яадаг те. Удирддаг. Тэгээд юунууд тэгж нисэхтэй байсан.
Тэгээ бид нарыг нэг 9-р ангид орох үеэр дараагийн удирдлага гарч ирсэн. Нэг сонгогдсон бид нар уцаар биш тийм ээ. Зайнаас алсаас дараагаар удирддаг. Тэгээд нэг нислэгийн уран нислэгийн бэлтааж энэ гэж юм хийдэг. Тэрлүү орохын тулд электроник үзэж эхэлж байгаа байхгүй. Дараагийн электроник. Тэгээд тэрлүүгээ өөрөө нөгөө дуртай болохоор тэгээд явсараагаад гүнзгийрээд тэгээд 10 төгсөхдөө бол үндсэндээ яг ямар мэрэгчлээ болох нь тодорхой болчихж байгаа. Нэгдүгээр техникийн чиглэл, хоёрдугаар тэгээд одоо хамгийн сүүлийн үед электроникийн чиглэлээр ороод тэгээд албаны сургуульд ороод дээрээс нь яг одоо туршлага жоохон баяжуулаад оюутан багтаа бол мэдээж энэ гэдэг яг зөвлөмж мэдгэсэн бидний тохиолд чинь бол одоо өсгөгч тийм ээ. Хөгжмийн төхөөрөмжүүд их бага байлаа шүү дээ. Тэр өөрсдөө гараараа хийдэг байхгүй нөгөө одооны эффектүүд гаргадаг вау чахлааныхаа өсгөгч. Тийм юмнууд тэгээд дээрээс цэвтон музикт дискотекийн гэрлүүдийг нөгөө одооны айсаар өнгөнө тэрийг нэлээд хийдэг байсан. Тэгээ яг нэг багасаа мэрэгчлээ сонгогдсон болохоор их сургуульд бол бүр нэг онлоор баталгаажаад тэгээд ажил дээр гараад явахд бол хамаахан болчихж байгаа юм л та. Манай холбооны салбарч бас хатуу яг ингээд техник хичээсэн аваад тэгээд ингээд зэрэг өгч явсараа тэгээд энэ инженерийн ажлыг бол хугацааны дараа хийдэг. Яг зүгээр миний хувьд бол шууд инженерийн ажлаас эхлээд тэгвэл нэг туршлага нэлээд ихтэй. Тэгээ хурдан ингээд дээшлээ авчаа. Тэгээ өөрөөр хэлбэл тэрнээс гадна боловсролын нөлөөнөөс гадна тухайн үед бол бас хүүхдүүдийн мэрэгжил сонгох чиглэлээр техникийн дугуулангууд гадна бос дугуулангууд их байсан л та. Нөгөө талаас үзэх ном сэтгүүл их илүү байсан. Одоо юу гэдгийг одоо техникийн чиглэлээр одоо сурч байгаа хүүхдийн хувьд бол сурах байгаа хүүхдийн хувьд бол бүр мастерок гэж нэг сэтгүүл жижигхэн сэтгүүл. За тэгээд моделист конструктор гэж техникийн модиолж гэж тэгээд аэротик космонавтика гэдэг их олон сэтгүүлүүд байсан. Техникийн ном зохиолууд бас их байдаг байсан. Одоо юу гэдэг хагас дамжуулагчийг транзистор гэж яваад гэж юм ингээд тэр талаараа бол яг миний үед бол их сайн байж олон инженер гарсан л да. Нараас сайн инженерүүд гарсан. Тэгээд тэгэхээр багасаа эхлээд өөрийнхөө юу яатсан. Дуртай юм олцсон. Дуртай тийм ээ мэрэгчлээ сонгоцсон. Тийм болохоор дараа нь хүн чинь өөрийнхөө мэрэгчлээ зөв сонгоод дуртай ажлаа хийж яадаг, амжилттай ажилладаг тийм ээ. Тэрнээс өөр одоо бол энэ бол бас нэг жоохон тийм хазаачихсан байх шиг байна. Тийм болохоор аль болохоор хүүхдийг багаас нь мэрэгжлийн чиг баримжаатай болгох гэдэг дээр үл их анхаарах хэрэгтэй болчихж байгаа. За Европын хөгжингүй орнууд бол 1-р ангиас нь эхлээд тийм ээ бараг сэтгэлээс нь хэлж штэ. Хүүхд яг юугаар тоглож байна, бусдтайгаа яаж харьцаж байна гэдэг. За тэгээд энэ чинь сургуульд оронгууд нь мэрэгжлийн чиг баримжаар нь эртний болчихж байгаа байхгүй. Одоо жишээлбэл Японд ихэд явж штэ 8-аас 12 дугаар ангид мэрэгжлийн одоо чиг баримжааны тогтоох нь 5 удаа тест өгч байгаа. 5 удаа тест авчихна. 2-ын сургуулиас 3-ын одоо өнгөө 3-ын бол хөлбөртөж гэх юм. Манай дээр ч гэсэн манай улс ч гэсэн сүүлийн хэдэн жил хүүхдүүдийн мэрэгжлийн чиг хаалгыг тогтоохгүй нэлээд үзэж байна л да. Гэхдээ харамсалтай нь бүр ороо болцсон гэж байгаа байхгүй. Хавартаа нэг баахан сургуулиудаар очиж нэг уулз лекцний лекц хийдэг байсан. Хүүхдэд ямар мэрэгжлийн яа сонгуулах вэ? 12 дугаар анги шүү дээ. Төгсөх гэж байхад одоо эцэг их нь за энэ хүүхдийн чинь хаана ямар сургуультай мэрэгжлтэй болох юм анхаарал өгдөг. Оройтцсан байдаг. Хэцүүлтэй. Тэгээд юу гэдэг эцэгийнхээ зөвлөгөөнөөр ч юм уу эсвэл одоо тэндэг мэддэг хүмүүсийнхаа тийм агаагүй болцоотой ажиллаж байгаа хүмүүсийн одоо ажиллаар ч юм уу тийм эсвэл одоо тэр ажлыг хийвэл мөнгө их олж जैन ч гэдэг юм. Тийм нэг буруу байдлаар өөр одоо өөртөө тийм өөрийнхөө төрөлхийн авяас чадвар таараагүй тэр мэрэгчлүүдийг их сонгож байна тийм. Тэгээд тэрнээс гадна одоо инженерийн мэрэгчлийг сонгох бас тал дээр их таарах болчихлоо. Миний хувьд би бас яадаг Шинжлэх ухааны техникийн сургуулийн удирдах зөвлөлд ажилладаг. 4 хичээлдээ ажиллаж байгаа. За боловсролын магадлал эдийн засгийн комиссноос ажилладаг. Энэ боловсролын чиглэлээр бол нэлээд ажлууд хийж ирсэн. Бидний хувьд бол яаж одоо хүүхдүүдийг бас нэг сурах орчныг сайжруулах уу тийм ээ зүг болгох уу гэдэг дээр инженерийн сургуулиудын хүүхдүүд дэмждэг байсан. Наадах нүдийн цай хөтөлбөрөөс эхлээд би өөрөө хийж ирсэн. Тэгэл
IT-ийн ахлах сургуулийг 2007 онд 24 дэх сургууль дээр байгуулж дараа нь томоохон төсөл гэх юм Mobicom 15 жилийн хойгоор дүүргүүдийн донд одоо бас жалгаруулж зарлаа. Баянзүрх дүүргийн 19 сургууль ерөнхий боловсролын улсын. Дээрээс нь Говь алтан сургууль, Дорноговын аймгийн төв, Зүүн Баян, Замын үүд, Өмнө Говийн цогццээ гэдэг нийтдээ 25 сургуулийн 2500 багш 20,000 хүүхдийг амарсан. Цэхэм сургуулийн том төслийг нэвтрүүлсэн. Тэр нь одоо үндсэндээ бараг Кембриж хийсэн даа гэсэн. Их мэтлэнгээр бид нар боловсролд анхаарч явдаг. Одоо 21-р зуун бол дандаа мэдлэгийн зуун шүү дээ. Мэддэг чадвартай нь л хождог. Тэрнээс өөр одоо чангарууд явахгүй шүү дээ. Дахиад болчихсон юм л үедээ. Тэгэхээр энэ одоо айхтар өрсөлдөөнтэй технологийн хөгжил асар урттай явагдаж байгаа. Мэдлэг ч гэсэн маш богино хугацаанд өрсөлдөгдөж байна л да. Үндсэндээ бараг л өглөө усаад ирэх шинэ гараад ирж байна шүү дээ. Энэ үед бид нар яах вэ гэхээр хүүхдүүдээ одоо энэ том 7 тэрбум 700 сая хүний донд өрсөлдөхөж боловсралтай болох хэрэгтэй. Тийм ээ. Тэгээд мэдээж хэрэг одоо тэгэл мэдээлэл гэдэг бол аюул чухал үнэт зүйл болсон. Дата гэдэг чухал үнэт зүйл болсон. Дээрээс нь одоо юу гэдгийг энд хамаагүй шийдвэр баглаа. Зарчиглал тэгээд үнэ энэ төрчин сайн байх хэрэгтэй. Ялангуяа их санаа зовж байгаа зүйлүүд бусад орны хүүхдүүд манай одоо орны хүүхдүүдийг бол асар урттай боловсролоор өсөж байна л та. Зөв жишээ хэлэхэд эхот доктор маань 2 жилийн өмнө нутг руу явж ирээд дараа нь бид нар уулзаад ярьж ирсэн. Тэнд чи ерөөсөө Infosys гэх том компани дээр бас ажиллаар очиод ирээд Хайдарбад гэж хотод очиод ирсэн мэйл. Тэгсэн чи яасан гэхээр одоо манай хүн чинь өөрөө боловсролыг их яадаг, анхаардаг, залуучуудыг яаж өндөр боловсролтой болох, яаж өрсөж чадвартай болох үүд дээр ерөөсөө гол өөрийнх нь зорилгоо явуулж яадаг. Тэгсэн чинь тэр Хайдарбад гэж хотод одоо хүүхдийн гэрийн даалгавар хийлэгдэг. Ихтэй сургууль бэлддэг 200 гаруй компани нэгж байгаа. Компани. Нэг компаниуд 200-аас бараг 400-аад асар өндөр чадварын багштай. Тэгээд яах вэ гэхээр их сургуульд орохын тулд 4-өөс 5 жил бэлдэж байгаа байхгүй. Тэр өндөр одоо төвшний тийм ээ. Багшнаар. Тэгээд нэг жишээ байж байгаа. Яг манай салбарын жишээ болохоор одоо энэтхэгийн технологийн институт гэж байна л да. Маш том сургууль. Бүх одоо мужидаа салбар нь байдаг. Тэгээд жилдээ 10,000 оюутан элсэлдэг юм байна. 4-5 жил асар өндөр бэлтгэсэн оюутнууд шүү дээ. Өндөр түвшинд бэлтгэсэн оюутнууд 10,000 оюутан авахын тулд сая хүүхэд одоо шалгалт өгдөг гэж байгаа. Сая хүнээс сая залуучуудаас те ямар амар бэлтэн 4-5 жил зөвхөн тэнцхийн тулд ганцхан хувийн маргаал дээр орж байгаа. Тэгэхээр дараа нь тэр хүүхэд тэр оюутан тэгээд нийтийн технологийн институт сураад төгсөхдөө ямар хүн гарч ирэх вэ те. Би өөртөө харьцуулж байгаа. Одоо шүтээстэйг ойрхон ажилладаг одоо ажил 96 оноос эхлээд одоо багсаа ихтэй сургуультайгаар явж байгаа. Сургуулийнхаа материал аваад зөвлөвчүүлэх. Сургуулийнхаа улс төр чадварыг өөрийнхөө одоо ажилтаа уяад тийм ээ илүү одоо оптимизацийг судалгаа шинжилгээ юм хийж ирсэн сургуулиуд дэмждэг. Тэгээд яаж ах чи одооны байдлаар яаж юм гэхээр ингээд сүүлийн хэдэн жил яг өдөрч зөвлөлд ороод харж байгаа. Үнэхээр хэцүү шүү дээ. Одоо Yes гэж нэг юм өгөөд орж ирж байгаа хаа. Ялангуяа сүүлийн 2 жилдээ нодны энэ жил 2-оор оноос оноо 200 оноо огч байгаа. Тэгээд 450-аар босго тавихад одоо хэм хэцэхгүй шүү дээ. Маш муу өөрөөр хэлбэл одоо бэлдэж орж ирж байна. Тэгээ бас нэг харамсалтай юм нь инженерийн сургуульд элсэлт өгөх нь багасчлаа. Маш бага. Өөрөөр хэлбэл одоо улс орны хувьд бол өөрөө нэг инженер сонирхтой болохоор тэрүүгээр нэг одоо гайхуулаад байгаа юм биш. Ерөн зүгээр улс орны баялагийг бүтээгч хэсэгч юм инженерүүд байдаг. Орчин үед ялангуяа мэдлэгийн зонд инженерүүдийн одоо үүрэг оролцоо маш их болцсон. Инженерүүд бол бүр одоо улс орныг удирдах хэмжээнд хүртэл ингээд ачаал бүгдтэй болцсон байж байгаа. Томоохон улсуудыг та нар хараарай. Ер нь одоо инженер суурьтай хүмүүс бол яг орчин үеийн технологийн хөгжлийн үед бол бас улс орныхоо хөгжлийг зөв аваад явах нь илүү байдаг юм байна гэдгийг бол бэлхэн жишээ байж байгаа шүү дээ хэлээд яах вэ.
ийм байж байна. Одоо энэ тгүүд IT-гаар мундаг байсан. Одоо араас нь Вьетнамд гарч ирж байна. Тэгэхэд бид одоо хаана явж байгааг миний хувьд бол хамгийн одоо санаа зовсон зүйл байж байгаа. Бонус санаа өгöd байхад yes гэж нэг тийм нэг юм өгсөн болоод тэгээд дээрэс нь одоохондоо бас ингээд дэд улсралын маань систем бас хөгжөөгөө тий. Хуучнараа яваад байдаг. Яг энэ дээр бас өөрчлөх гэдэг зөндөл оролцсон юм. Шигтэйс дээр бид нар стратегиуд гаргахад нэлээд их оролцлоо. Сая энэ 11 сараас ихтэй санхүүгийн сургууль дээр бас стратеги төлөвлөгөө гаргахад нэлээд ичлээ оролцоод явж байна. Яаж олонсын төвшөнд хүрэх вэ гэж тэ. Тэгэхээр ингээд мэрэгчлээ сонгохдоо эртхэн одоо бас энэ дор ядчны 5 6 дугаар ангиас нь хүүхдийнхаа төрөл хур чадварыг нэмэр байна тэ. Тэгээд тэр чиглэлээр одоо хүүхдүүдээ араа гүнзгий сургаад явах юм бол өөрөөр хэлбэл одны одоо хөгжингөө орны хүүхдүүд бол үндсэндээ тэр коллеж төгснөд чинь одоо зүгээр төгөөмөл мэрэгчлэлтэй болчихж байгаа шүү дээ. Тэгээд дээд сургуульд орохын тулд ямар өндөр шалгуураар орж тэрийг төгсөөд гарсан хүүхдүүд үнэхээр одоо тэгээд мэдээллийн энэ айхтар зуунд бол мэдлэгээр л өөрчлөлт. Тэр нь бид нар бол их л одоо хойгоор яваад байгаа. Энийг л одоо сайжруулъя. Тэрнээс гадна одоо нэгэнт одоо ерөнхий улсын их сургууль, дээд сургууль заагүй менежментийн төр чадвар энэ бол бид нар санаачлахаараа сайн дураараа явж байгаа юм шүү дээ. Яаж залуучуудаа илүү одоо бизнес хийх чадвартай болох вэ? Тэр мундаг үе тэнгийнхэн залуучуудаа яаж ойртуулах вэ гэдгийг ингээл явж яана л та. Хүн ганцхан мэрэгчлэр бас явж болохгүй болчихж байгаа юм тийм. Ерөнхий хой хүний бас нэг тийм төрлөх одоо баглах сайсан ур чадвар дээр төсөглөөд ер нь болж өгвөл 3 4 мэрэгчлэр үү тийм ээ. Одоо эзэмших тал руу бодох хэрэгтэй болчихж байгаа. Энэ орчин үеийн хүмүүсийн хувьд бол нэг ажлыг одоо бидний үеийнхэн шиг нэг ажлыг насаараа гэдэг юм бас өөрчлөгдсөн шүү дээ. Ингээд үйл явж байна. Тэгэхээр яг үндсэн хоёр одоо чадвар дээр үндэслээд бас нэг 3 дор хашны 3 4 чиглэлийн салбарт ажиллачаар тэр одоо чадвараа бол нэгээсэй гэж үзэж эртхэн шиг. Таны хувьд бол инженер чиглэлээр төгссөн. Тэгээ төгссөнийхөө дараа болохоор ер нь бол тодорхой хэмжээгээр нэг карьераа нэлээд дээш нөсгөж авсан байгаа тий. Тэгэхээр одоо ихэнх хүмүүс бол нэг SEO гэдэг буюу одоо нэг гүйцэтгэх захирал, гүйцэтгэх удирдлага, дээд удирдлага чиглэлд удирдахуун чиглэлд ер нь бол ажилласан гэдгээр таныг бол их таньдаг. Тэгэхээр магадгүй одоо яг энэ чиглэлээр ажиллахад ер нь ямар мэдрэмж, ер нь ямар санагддаг вэ? Ер нь зүгээр ямар ч мэргэжилтэй өнөө тухайн ажил дээр өөрөө их амжилттай. Өөрөө дуртай ажлаа хийж ингээл бүтээгээл одоо илүү санаачлахтай, илүү амжилттай гүйцэтгэх сайтай өстөр нөлөөтэй яваад байхаар аянда хүссэн үсээгүй тэгэл ямар ч юмны хувьд дараагийн өрөөд удирдлагын шатны ажил хийх шаардлагатай болдог л доо тий. За нэг 10 жил ажилласны дараа бол өөрөө мэргэжилтээр үнэхээр одоо дуртай ажлаа сонгож аваад амжилттай явах юм бол хүссэн үсээгүй тэгэл нөгөө хүний чинь одоо карьерийн одоо дараагийн шатрууд оруулж байгаа юм л да тий. Ядаж л тийм нэг хэдхэн цөөн жуулуудын баг нэг 5 10 хүнтэй баг ахлах. За тэгэл тэрнээс цаашаа 20 30 хүнтэй тэгэл ахлах инженер, ерөнхий инженер гэж аяндаа ингээд мэрэгчлийнхаа дагуу цааш нь одоо карьер өсөлттэй юм хүсэн үсэг явагддаг. Энэ дээр бол бас манайхан жоохон очир дутагдaltaй юм гэхээр хүний бэлддэг. Одоо сайн ажилтнаа одоо бусдтай араа гайгүй гүйцэтгэх сайтай мэрэгжилтэй сайн хүнийг тэгээд дараачийн жишээлбэл одоо юу гэх юм менежер ажил тавих хэрэгтэй болдог. Нөгөө менежер суурьнд байхгүй гэх юм их л байгаа л да. Тэгээд энэ ч одоо яг тэгээд одоо хажууднаас дадлаг шинэ томилчод нөгөөдгөө дадлагжуулах одоо хүнтэй ажиллах тийм ээ. Удирдлагын арга барил суулгах гэдэг нэлээд үзэн. Тэгээ энэ чинь өөрөө ч бас хичээх хэрэгтэй хүмүүс одоо итгэхээр мэдээж хэрэг одоо бусдтай бас тухайн ажил мэргэжлээрээ яаж хийвэл илүү бүтээмжтэй хийх үү, сайн хийх үү, чанартай хийх үү, урдан хийх үү, зардалтай хийх үү ойлгох юмнууд тэр туршлагын одоо бусдтай бас тийм ээ. Түгээхийн тулд яалтж явахгүй дараачийн хүнтэй ажил руу шилжиж байгаа гарцаа авах. Менежер хийн, за менежер хийж байгаа дараа нь одоо юу гэдгийг шөө дэвшлээ дараачийн ажил менежерээ сайн хийгээд явах юм бол дараа нь тодорхой хэмжээний алба газрыг өдөртөө дараа нь тэгэл одоо байгууллага удирдах хэмжээнд хүртэл явна л та. Өөрөө ингээд бас тэг удирдлагын
барилгаа хөгжүүлээд яваад байх юм бол тэр хөгжүүлэлт мэдээ шиг байгууллагаас туслах хэрэгтэй. Ер нь зүгээр гадны одоо хөгжсөн газрууд бол яг хөөхөр залуучууд бүр эртнээс харчдаг. Тэгээд ерөөсөө за жилийн сэлгийн ажлууд сэлгэж ажлуудыг ротейшнтэй сайн хийж байгаа ингээд явандаа удирдагчдыг бол анхны залуугаас нь бэлдчихдэг юм байл л та. Манайхан шиг геогийн тэний захирал ангуу за хаанаас олох вэ гэл дотроосоо хэн байна гэл арай гайгуугийн тэгэл хүчээр шахаад тавьчихдаг. Хэцүү шүү дээ. Өөрхий бэлтгэлгүй тавьчихдаг. Гэтэл одоо зөв явахын тулд анханаас нь ингээл одоо бэлдчих хэрэгтэй юм байна. Ялангуяа менежер захирлуудаа миний хувьд бол энэ алдааг харсан учраас компаниуд удирдах байхдаа бол нэлээсэн бэлддэг байсан. Сайн ахлах ажилтныг одоо сеньор ажилтныг бол менежер бол захирлаа бол одоо ерөнхий зүйл захирал болох гэдэг системчилсан сургалтууд хийгээд ингээд яваад байсан. Тэр нь бол зүгээр гэдэг юм байлаа. Өөрөөр хэлбэл ерөнхийдөө тойр одоо хүн удирдах одоо зохион байгуулах, багаараа ажилуулах тийм ээ. Шийдэл гаргах энэ чадварыг эзэмшүүлээд яваад байхаар аянда байгууллагад бас нэг тийм ажиллагааны доод гарахгүй. Дараачийн хүн бэлэн байж байдаг. Дараачийн хүн одоо дараа нь би юу хийх вэ гэдгийг бараг мэдчихэдэг. Тэрэндээ бас дахиад бэлтгэж ийм нэг тийм уламжлалт ялангуяа удирдлагын төвчний хүн бэлдэх юм давхар хийж авах хэрэгтэй юм байна. Угаасаа бид нар сургалтаа бол юу хийдэг байсан? Өөр ингээд хөтөлбөрт сургалт. Зүгээр нэг ганц хоёр одоо сургалтыг бол жоохон оромдол байгаа. Ааны гайгүй гэсэн үнээр аваад ч нэг мондөг гоё лекц уншуулаад тэр нь тэгээд тохиол сонсож байхад гоё яг хийх гэхээр тэр чинь бол хэцүү шүү дээ тийм. Зарим ч одоо зүгээр уншсан маяг, зарим ч хийж байсан маяг. Тэр бидний хувьд бол яг тийм үйлдэл суралцах гэдэг тэр сургалтыг бол хэмжээ хэрэглэдэг байсан. Сургалт хийлээ тэндээсээ өөрөө мэдлэгээ олж аваад ажилтаа туршаад хэрэглэх тийм. Өөрөөр хэлбэл ажиллагаа суралцах гэдэг тэр learn by doing гэдэг тийм ээ. Хийж суралцах гэдэг ийм хөтөлбөрөөр явж ирсэн нь их сайн байсан. Тэгээ угаасаа ингээд хүмүүс ахаад явчихдаг. Бэлэн байж байдаг. Тэгэхээр бол ерөн зүгээр бас нэг чухал юм бол яг зөв байгууллагынхаа бий очсон компаниудтай за Newtel, Mobicom, Skytel тэгээд тэн дээр ажиллаж байхдаа бол байгууллагуудын зорилгоодыг байгууллагын үндсэн бизнес суурь зорилгоодыг сайн тодорхойлох хэрэгтэй. Алсын хараа эрхэм зорилго үнэцэл гэдэг шүү дээ. Mission value. Тэрийг маш сайн одоо олон одоо ажилтнуудынхаа удирдлагын багаас гадна ажилтнуудынхаа оролцоотой маш сайн тодорхойлоод бүхэн тэрийг ойлгоод хийж байгаа ажлынхаа утга учирыг мэддэг болоо тийм ээ. Тэрс зүгээр нэг өглөөний 9 цагт бүрдгүүлээд нэг 18 цаг хараа гүүгээ гардаг биш. Миний хийж байгаа ажил үйлчлэгч ч бай, харуул манаач, жолооч ч бай, инженер ч бай, техник ч бай тийм ээ. Маркетер ч бай, эдийн засгч бай, санхүүж бай тийм ээ. Үйлчлэгээний ажилтнч бай. Өөрийнхөө хийж байгаа ажлын үр дүн утга учирыг нь сайн ойлгочих юм бол тийм ээ. Зүгээр нэг одоо өдрөө хоног өнгөрөх биш. Би энэ байгууллагын зорилгыг одоо биелүүлэхийн тулд миний ажил бол буцаад нэг одоо юу гэдэг манай өөр холбооны салбарын хувьд бол миний ажил бол хүний хөгжихэд тийм ээ. Манай өөрийн холбоо хөгжих юм бол хүмүүс маань хөгжиж, асар их мэдээлэл хурдан авч болж, нийгэмд оролцооно мэдж байна. За гар утас гэдэг чинь зөвхөн нэг одоо холбооны хэрэгсэл биш. Хүний одоо хэрэгж бол бүх хэрэгслийг оруулж чинь шүү дээ тийм. Хөдөлгөөн, entertainment, сурдаг, одоо хөгждөг бизнес ингээд энэ талаас нь ойлгочвол их сайхан ингээд яваад өгдөг. Ийм одоо цоон байгуулалт системтэй тийм одоо сургууль хөгжлийн юм одоо хийх нэг зүг байд. Ингэж карьерийн тийм ээ. Юу тасалдлаггүйгээр сайн явждаг, сайн захирлууд бэлтгэдэг. Нэгдүгээр нэгэн одоо хаач очоод ямар ч ажил компани аваад явж байгаа бид ториод сайн захирлыг бэлтгэсэн. Бид нар маань ч одоо бас ингээд зөвхөн харилцаалынсаа босоод бүртүүл ингээд аяга явж байгаа хамтын нараад баярлалаа гэдэг. Дараачих нь бол менежер байсан захирал материал болоод ингээд явж байгаа. Тийм учраас одоо ялангуяа менежментийн ур чадварыг хөгжүүлэхэд томоохон компаниуд дотроо тийм систем зорилготой байх хэрэгтэй байна. Тэгвэл одоо за одоо нэг SEO одоо байхад те жишээлбэл яг ийм ур чадваруудыг ер нь шаардаад байна. 1 2 3 ч гэдэг юм уу те маш чухал. Яг энэ 3 байхгүй бол одоо яг ер нь бол хийхэд хэцүү. Яг энэ ажлыг хийхэд бол их хүндрэлтэй байдаг гэвэл одоо яг юуг онцлох вэ?
Ер нь тэгээд мэдээж хэрэг одоо албан тушаал ингээд тийшээ яваад тусмал одоо хариуцлага ихсэн шүү дээ тийм ээ. Өөрөөр хэлбэл одоо юу гэдгийг хамгийн одоо дэд албан тушаал гэх юм байгууллагын хувьд бол гүйцэтгэх захирал тийм ээ. CEO гэж явдаг шүү дээ. CEO-гийн хувьд бол тэр байгууллагын бүх үйл ажиллагаа дээр хүн таамаатай тийм ээ. Одоо компани өмнөөс тэр байгууллагын хувьцааг бол өөрөөр хэлбэл бүрэн хариуцж явж байгаа байхгүй тэр үнэ. Тэгэхээр тэр үнэ хувьд яг хөөхөр мэдээж хэрэг одоо манлайл бол менежментийн ур чадвар аль нь бол нэлээд өндөр түвшинд байх хэрэгтэй болж байна. Менеж манлайл бол менежмент. Манлайлч юм бол ерөн зүгээр одоо ахлах ажилтнаас эхлээд тийм ээ. Одоо ер нь би бол байгууллагын бүх түвшинд манлайлыг хөгжүүлэх зорилготой байсан. Манлайл гэхээр бол заавал нэг том албан тушаалтай нэр нөлөө бүхий болж улс төрд ч юм уу бизнес тэгжиж манлайлыг хөгжиж бодоод идэг байх. Тийм шүү дээ. Манлайл гэдэг чинь зүгээр хой хүнд тийм ээ. Гэр бүл дотроо гэхээр за ядаж л одоо аав ээж нь хүүхдтэй бас нэг үлгэрч явах хэрэгтэй шүү дээ тийм ээ. Хариуцлагатай ажил хөдөлмөр хийж сайхан амьдрдаг, өс зүйтэй, шударгатай ажилсаг хөдөлмөрчгээд гэрээс л эхэлдэг байхгүй. Манлайл гэдэг чинь хүн төрхөөс аваад өгтөлтэй ингээл одоо аяндаа хөгжиж яадаг. Ингийн хүмүүсийн хувьд за яг цэвэр менежментээр явж байгаа хүмүүсийн хувьд бол ерөөсөө системтэй маш хурдтай хөгжүүлж одоо тэр олон түмнийг хамт олныг удирдах тэр өндөр чадвартай болох хэрэгтэй. Хүмүүсийг одоо юу гэдгийг зорилго чиглүүлж чаддаг, нэгтгэж чаддаг, хөгжүүлж чаддаг тийм ээ. Хөгжүүлж чаддаг, өөрчилж чаддаг ийм л том чадвар шүү дээ. Тэгэхээр манлайлагч гэсэн оромтоо байдаг. Ер нь зүгээр 5 ч 10 ч 1000 ч 100000 ч хүн удирж байгаа хүний хувьд бол манлайлалын чадвар заавал байх хэрэгтэй байдаг. Тийм ээ. Манлайлалыг бол бид нар их товчхон хэлждэг л да. Ер нь зүгээр монголчуудын маань хувьд бол бас менежментийн том одоо төв уламжлалтай улс. Манлайлал гэдэг үгийг бол хоёрхан үгээр хэлж байгаа байхгүй. Энгийнээр хэлэх юм бол үгэлснээс үлгэрэл гэдэг. Өөрөөр тийм үү. Одоо юу гэдэг нэг алба хэлц газар байгууллага удирж байгаа хүний хувьд бол мэдээж хэрэг өөрөө тийм одоо үлгэрчээ авах хэрэгтэй байхгүй тийм үлгэрлэх хэрэгтэй байхгүй тийм одоо өөрөө зорилготой үнэт зүйлтэй тийм ээ мэдлэг туршлагатай ёс зүйтэй шударга хариуцлагатай байж ч хүмүүс ч явна шүү дээ тийм үү өөрөө ингээд одоо хулгай хийгээд эхлэх юм бол тэр өвчин чинь доошоо шууд халтдаг байхгүй ер нь бол энэ ч юм бол зөвхөн бизнесийн ч улс төрийн хувьд ч тийм байна. Олон нийт ялангуяа одоо дээшээ гарах тусмаа өөрийн чинь олон хүн дан дурддаг. Өөр мундаг байх юм бол одоо тэр хүмүүс ч бас яаж энэ шиг болох вэ? Тийм юм төсчгөө юм мундаг болох уу? Хүмүүсийг дагуулдаг, хүн тусалдаг, хүний хөгжүүлдэг. Асар их юм том одоо үйл ажиллагаа зохион байгуулж чаддаг болох гэдэг чинь. Муу удирдах жоох юм бол хүн чинь муугийн дураагаад л явчихдаг. Байгууллага дээр ийм л байдаг. Тийм учраас одоо манлайлалын ур чадвар маш өндөр түвшинд авах хэрэгтэй байна. Тэр манлайлалын ур чадвар гэдэг бол өөрийгөө таньсан би хинбэ гэдгийг мэддэг. Миний давуу тал, сул тал, зорилго юу юм бэ, тийм ээ? Би одоо шөмжлөөр сүлэж авах юм. Тэгээд өөрийгөө сэтгэл хөдлөлөөр хяндаг, юм эмоц хяндаг. Self control гэж байна. Нөгөөдөө self control. Өөрөө сэтгэлийн хөдөлгөөнөөр шийдвэр гаргадаг, маш тийм огцтой ханддаг. Өөрийгөө удирдах чаддаг тийм ээ. За тэгээд одоо өөрийгөө идэвхжүүлдэг байх хэрэгтэй. Ер нь ингээ карьер хөгжлөөр явах тусам мэдээж хэрэг за нэг 20 хүн удирдах байгаа 100 500 1000 болох тусам яах вэ гэхээр нөгөө хүний хувьд бол тийм сэтэлжүүлэлт өөрийгөө сэтэлжүүлэх хэрэгтэй болдог тийм ээ. Бусдын төлөө одоо амьдарч эхэлж шүү дээ байгуулгын. Тэгэхээр өөрийгөө сэтэлжүүлэх, өөрийгөө байн хөгжүүлж явах хэрэгтэй болдог. Байн хөгжүүлж явах хэрэгтэй. За тэгээд дараа нь яах вэ гэхээр одоо бусдыг ойлгох чадвартай эмпати гэдэг шүү дээ. Тэр ялангуяа өмнө сонсч сурдаг. Би одоо хэмжээр нь ойлгож чаддаг бол хүн яагаад одоо уурлаад бухимдаад стресстэд ороод тэр хэрэглэгч ч юм уу ажилтан ч юм уу тэр одоо сэтгэлийг олж чаддаг тэрэнд нь таарсан хариу өгч тэрийг шийдэж чаддаг. За тэгээд одоо сүүлд нь бол аяндаа ингээд мандалаа нэг одоо өөрийгөө таньсан сэтгэл хөдлөлөө удирддаг, өөрийгөө идэвхжүүлж чаддаг, хөгжүүлж чаддаг, бусдыг ойлгодог нийгмийн одоо харилцаа чинь ингээд social skill чинь сайжраад ирэх юм бол аяндаа тэгээд ихтэй хүмүүдэг одоо юу болно шүү дээ тийм ээ. Бүр салбараас байгууллагаас гараа явчихдаг. Үр дүнтэй болчтой хүмүүс өөр нь чинь одоо хөндлөн гэдэг нь өөрөөр хэлбэл одоо юу л гэсэн үг шүү дээ. Өөр чи итгэж чинь гэсэн үг тийм ээ. Хүмүүсийг итгүүлэхийн тулд
хүмүүсийн итгэл үнэмшлийг одоо бий болгож байгууллагын соёлыг өндөр болгохын тулд ерөөсөө тухайн үедээс хамгийн чухал юм бол шударгал байх хэрэгтэй байна тийм. Хүмүүсийн үнэлгээгээ зөв хийждэг. Шударга байна гэдэг бол одоо бүгдээрээ шударга байцгаая гэдэг тэрэндээ болно шүү дээ. Өөрөө бүх юмд шударга хандж чаддаг. Үнийг ялгадаггүй тийм ээ. Дор чадвараар нь одоо юу гэнаас үүсээр нь шин залуугаар нь ялгахгүй. Бүх хүнтэй ижил төвшөнд хайрцах хэрэгтэй. Үнийг одоо бодол санааг нь сонсч чаддаг байх хэрэгтэй. Тэр хүнд итгэж үншүүлж чаддаг байх хэрэгтэй. Ийм л байж. Энэ зөвхөн манлайлалын чадвар маш хэрэгтэй байна. Шат чадна. Нөгөө тал менежмент орж ирдэг. Тийм ээ. За ажлыг төлөвлөх, нөөцийг удирдах, зохион байгуулах, хянах, алдааг засах тийм ээ. Хянах, дүгнэх гэдэг энэ талын одоо менежментийн чадвар ч тийм хүнээ хөгжүүлэх тийм ээ. Одоо удирдах. Ийм талын юмнууд бол хэрэгтэй болдог. Тэгээ ялангуяа ингээд төвшин чинь хариуцлага одоо юу гэдэг удирдлагын төвшин дээшлэх тусам илүү яадаг. Стратегийн төвшөнд ажиллах хэрэгтэй болдог тийм ээ. Одоо удирдлагч ингээд баг дунд дээд гэж явчихж байгаа шүү дээ. Дээд гэдэг нь ганцхан захирлуудаас эхлээд одоо C төвшний хахад. Тэгэхгүй одоо ингээд хараад байхад бол их захирлууд маань төвшөөгөө компани дотроо одоо тэгэл жигтэйхэн ажиллаад байдаг. Өөрөө баахан хүмүүс тоногцоод эднэрийн урд өгөөж ороод байдаг. Гал онтрох ажил хийгээд байдаг. Ийм юм харж байгаа. Ялангуяа одоо бүр топ төвшөндөө очих юм бол стратеги менежерийн ажил бол яах вэ гэхээр дотроо ажиллахаас илүү гадагшаа их ажилладаг байхгүй. Гадагшаа тийм ээ. Өөрөөр хэлбэл гэхдээ тэргүүд орчин өөр чинь тодорхой чиглэлүүдээр захирал менежерүүдэд томилсон. Тэднийг сайн ажиллах хэрэгтэй. Сурах хэрэгтэй. Өөрийн чинь гол ажил бол одоо яаж нөгөө алсын хараа эрхэм зорилгоо биелүүлэх үү тийм ээ. Өрсөлдөгчийн орчин ямар байна? За хэрэглэгч одоо харилцагчийн зах зээл чинь ямар байна? За тэгээд олон нийт одоо нөгөө төр засаг нөгөө одоо хувьцаа эзэмшигчид олон хүнтэй олон одоо ашиг сонирхлыг дундаас одоо компанид хамгийн оновчтойг нь олох хэцүү шүү дээ. Олон одоо ашиг сонирхлын дунд ороод ирсэн. Ажилтнаа цалин сайн өгмөр байдаг. Ажилтан цалин сайн авъя гэж хэлдэг. За хөрөнгө оруулагч одоо хувьцаа эзэмшигчид бол өндөр ашиг авъя гэдэг тийм ээ. За мэдээж хэрэглэгч харилцагч юм бол хамгийн сайн үйлчлэгийг хамгийн хямдхан авах гэдэг. За олон нийтээс бол том компанийн хувьд за энэ том Mobicom одоо олон нийтийн төлөө юу хийж байна? Компанийн хариуцлага юу байна гэдэг. Төр засагч юм болохоор за ингээд 2-4 минутыг танаасаа биелүүлэх хэрэгтэй. Зөвшөөрөх хэрэгтэй. Энэ олон өөрөө ашиг сонирхлуудыг нэгтгэж энэ дундаас хамгийн оновчтойг олно гэдэг бол бас одоо нэлээд хүнд ажил шүү дээ тийм ээ. Энэ ажил дээр анхаарах хэрэгтэй. Болчтой. Одоо хэвлэл мэдээлэлтэй яаж ажиллах вэ гэж тийм. Эндээ одоо ийм л дэвшлэх тусам одоо ингээд стратегч авах хэрэгтэй болдог тийм ээ. Тэгээ ажлын туршлагатай дадлагатай байх хэрэгтэй болдог. Хамгийн нэг чухал юм бол одоо энэ хурдан өөрчлөгдөж байгаа энэ айхтар мэдлэг технологи хүмүүсийн харилцаа одоо барилгын үед бол өөрчлөгдөх чадвар. Өөрчлөлт гэж чинь change management гэж айхтар юмараад ирж байгаа. За энийг хийх чадвар маш өндөр байх хэрэгтэй. Энийг хийх. Өөрөөр хэлбэл одоо өөрчлөлтийг хийдэг юм чи яг удирдлагч өөрөө манлайлж хийх хэрэгтэй байхгүй юу? Манлайлж хийдэг чи яг энэ өөрчлөлтийг гадаад орчин ямар өөр болчихоо. За өрсөлдөөнд юу болчихоо тийм ээ. Гадагшаа одоо бидний одоо хийдэг бизнесийн чиглэлээр ямар технологи ямар өөрчлөлт гарч яах хэрэгтэй гэдгээр айгүй хурдтай өөрчлөлтүүд хийгдээд байна л да. Өөрчлөлтийг хийж чадахгүй бол тэгэл унаа штэ. Яг мундаг ажиллаж болно гэхдээ унаа. Одоо бол яг хөөр одоо энэ ялангуяа технологийн байгууллагууд маш одоо хэдийгүй бүх байгууллагууд дижитал шилжилтэд ахтар мараад ирдэг тийм. Чимээ зөвхөн компьютер одоо IT-ийн хүн яриад байгаа юм биш шүү дээ тийм. Бизнесийн загварч нь өөр болж хүмүүсийн харилцаа өөр болж хүмүүсийн хүчтэй шаарддаг юм өөр болоод ирж байна тийм. Ажлыг яаж илүү одоо тэмцтэй зардал багтай холбоогдох чанартай хийх үү юм болоод ирж байна тийм. Тийм болохоор өөрчлөлт хийх чадвар бол маш их чухал. Их хүмүүс өөрчлөлт зүгтаадаг байхгүй. Өөрчлөлт хүний дарсан сурсан юмыг өөрчлөлт. Компаниудаар ажилладаг л да. Ажиллаж байсан компаниудаар бол одоо ингээд сургалт зөвлөх үйлчлэгээ хийж байгаа компаниудаар харахад ерөн зүгээр ингээд одоо болоо л штэ одоо компани гайгүй орлоготой байна, ашигтай байна. Яах гээд байгаа юм бэ гэл та. Ер нь бол ингээд болоод тахт юуг нь өөрчлөх гээд байгаа. Тийм биш болчиход байгаа байхгүй. Манайхан их богинохоо ойрхон хараад байгаа. За хоног жоохон ашиг орлоготой ажиллаж болно тийм. Одоо өрсөлдөгч чинь яаж явж байна?
гадаад зах зээл дээр яаж явж чинь. Бидний энэ нэг жоохон олоод байгаа орлогын ашиг чинь юу юм бэ? Хэд зэрэг удаан тэсэх юм бэ? Тэгээ ингээд санаачлахгүй хөвчихгүй байсаар хагаад хамаг юмаа гадныхын алдад дуусчих юм зөндөл байж шүү дээ тийм үү? Зүгээр том жишээ тийм үү? Одоо юу нэг фаст фуд хурдан хоолныхан тийм. Саяхан бид нар чинь одоо Монгол компаниудынхаа одоо хурдан хоол тийм ээ одоо фаст фуд гэдэг компани одоо юу гэдгийг Мистер Чикен гэж байсан тийм. Одоо сая урдыг сургуулаа хийж тэнцээ чинь хүүхдүүдтэйгээ очиод гिचнээ гоё дахиад юм аадал ихтэй захиалж аваа. Тэгээд цааны зөндөө олон компаниуд аваад ирсэн тийм. Гэсэн чи одоо яаж юм тэгээд KFC орж ирэл тийм ээ. Burger King орж ирэл. Тэгээд за одоо тэгж чинь 8 барааны дэлгүүр чинь хөгжихгүй байсараа л яасан нэг CEO тийм ээ. PS25. PS25-аас шууд ороод ирлээ тийм ээ. CEO нөгөө circle тэгээ энэ чинь ажил болж одоо супермаркетуудаа харалтаа дөнгөж саяханд одоо миний дэлгүүр 8000 тэгээд барыг мундаг ус гэсэн чи яаж E-mart орж ирэл амар болгоч тийм. Яагаад юм бид нар өөрсдөө энийг хийж чадах байсан байхгүй юу? Яг энийг авч явжсэн улсууд маань гадагшаа харж чадаагүй тийм. Гадагшаа харж чадаагүй. Бид нар яагаад одоо дахиагаар нэг ятайхан болгоч чадахгүй байгаа да. Мэдээж хэрэг KFC-ийн туршлага хэрэгтэй. Тэгэхээр бид нар бас тэрийг хөгжиж болох байсан байхгүй тийм. 8 нарын бараанд зүгээр чинь ингээд халтаагаад байх биш. За энэ супермаркетууд чинь тэгтээ тэгвэл зөндөл явж байгаа шүү дээ гадагшаа туршаа. Яагаад одоо нэг дэлгүүрээс ороод бүх юм авчиж болдгүй юм зөксөөлтэй байж болдгүй юм тийм ээ. Хүүхдээ ингээд дэлгүүр одоо юм шопинг хийж явахдаа шаардуулах газар байж болдгүй юм гэдэг. Тэгээд бид нар ч бас үйлчлэгээний одоо явж харилцаад байгаа салбар чинь үйлчлэгээний салбар шүү дээ. Ер нь бол мэдээж өндөр технологи ашиглах нь ойлгомжтой. Тэгээ энэ чинь одоо үйлчлэгээний нэг цэгийг бид нар бий болгохын тулд 2003 онд нийтэд дээр очоод 2005 онд TD-гээд юу нээжсэн л да. TD-гээд нэг цагийн үйлчлэгээний төв шүү дээ. Яг тэгэхээр би зөвхөн одоо компанид байхдаа мэдээж том компанид ажиллаж байсан. Адсаа төвчшөө сурал явуулж сургалтын зөндөл явж байсан. Аль газар очсон нэг цэгээс ороод өөрийн суурин холбооныхоо бүх үйлчлэгийг аваад те. Ингээл явдаг, хөрөмжөөч авчдаг. Продуктын дараах үйлчлэгээр энийг Монголда хийхээс ингэж бодож явж байгаа тэгэл хийсэн. TD төв бол одоо өөрийн суурин холбооны нэг цэгийн үйлчлэг шүү дээ. Бүх юм хийж борлуулалтын дараах үйлчлэгээ хийж байдаг, компьютер яаж авч болдог тийм ээ. Тэгээ Монголда анхудаа ажилласан. Тэгээ үйлчлэгийн дээр бид нар бас манай үйлчлэгээ бас улсын хэмжээнд сул байна гэж үзээд бид нар Сингапурын үйлчлэгийн төвлөрчлөгээд тэр загварыг 2007 онд тэгжилж ирсэн. Service Excellence гэдэг. Монголд анхудаа одоо нийтэд компани хийгээд Азийн бүтээчийн байгууллага Сингапурын экспертүүд гэж бүтэн жил ажиллаж байсан л та бид нартай. Тэнд ажиллаж бид нар бас нэг үйлчлэгийг ийм байлгахын ингээд нэг загвар гаргах гэж оролдоо. Тэгээ тэр болсон л доо. Сайн болсон. Яг тэгвэл нийтлэлийн хувьд бол суур их сайтай байсан. Байгууллагын нөгөө суур одоо зорилго үндэслэлүүд бэлэн болсон. Дээрээс нь нөгөө байгууллагын одоо ажилтнуудын чанарын соёл авахтай нөгөө нэг чанарын тэмээд одоо чанар бүтээмж дэвшлүүд гарах хэрэгслүүдийн бид нар маш сайн эзэмшсэн кайзен даваа хийсмэс гэл чанарын тоглолтнууд. Тэрийгээ сайн одоо хөгжүүлсэн байсан учраас бол Сингапурын тэр шилдэг туршлагыг хүргэж нэвтрүүлж болдгийм байлаа. Монголынхаа олон компанид энийг бас бид нар одоо туршлага хуваалцах гэж ажилласан. Олон компани 40 компанид одоо бид нар өөрсдөө сайн байгаа гэсэн бусд маань сайн байж сайн байна шүү дээ. Тэгээ харамсалтай тэгэл одоо нийтдээс өөр нэгц компани одоосны тэр Сингапурын үйлчлэгээний сервис excellence чинь стандартаас илүү юу байдаг байхгүй төлөвшлийн дагуу хараахан авч чадаагүй. Яг тэгэхээр байгууллагын суур муутай байдаг. Эсвэл удирдлага нь ойлгохгүй юм л байдаг. Ингээд бид нар бол яг зөв миний хувьд бол ажиллаж исэн компани болгоно бас нэг тийм тодорхой зүйлээр нь тийм загвар бий болгох гэж боддог. Загвар компани. Одоо нийтэд үйлчлэгийн загвар Монгол улсын хэмжээний үйлчлэгийн загвар компани гэдэг ч юм уу тийм. За Mobicom гэх юм бол мэдээж технологийн хөгжүүлэлтэд тэргүүлж байхаас гадна компани нийгмийн хариуцлагыг хамгийн сайн хөгжүүлдэг компани Mobicom болж ирсэн шүү дээ. Энэ дээр бол бас нэлээд хүртэл сайн байна шүү дээ. Тий. Одоо SkyTel-ийн хувьд бол анхны дата компани болж ирсэн. Тэр нь 2015 онд 3 жил сүлжээгээ орон даяар хийгээд бasic интернет оруулаад яг зүгээр сүүлд нь тэгээд хүмүүс ашаа хөгжүүлээгүй байлээ л та.
Тэгээд дугаартаа шилжих үйлчлэгээ орцсон бол скатер чихтэй хүмүүд болох гэсэн тийм. Их мэтлэр ингээд жоохон санаачлахтаа ингээд өөрчлөлтийг хийж чадахгүй л бол ингээд амхаа ундаг байхгүй. Ийм жишээнүүд байгаа юм л та. Жавдаг чухал. Хэдэн чадвар хэлсэн шүү дээ тийм ээ. Стратеги байх, хэрэгжлэн байх, манлайлагч байх. Тэгээд бас нэг манлайлагч байх. Тэгээд бас нэг том чадвар юу одоо жоохон тийм unbox гэдэг шүү дээ тийм ээ. Хайрцагнаас гарцдаг тийм. Хайрцагнаас гарах хэрэгтэй. Энийг хийж болж гэнэ гэж бодоод яваад тахт нөгөө чадвар болчихсон байж байгаа. Тийм учраас яаж хийвэл илүү одоо энийг сайн хийж болох вэ гэдгийг байнга бодож явах хэрэгтэй. Ийм нэг таван л яг юм л та. Түрүүний нэг таны ярьжсэн одоо би нэг байгууллага болгон дээр очихдоо байгууллагын одоо mission value гэдэг зүйлийг бол ингээд шууд ажилчдынхаа оролцоотойгоор ингээд гаргаж ирээд тэгээ тэрний дагуу ер нь ажиллахыг хичээдэг байсан ингээд ирсэн шүү дээ. Тэгэхээр би бол одоо жишээлбэл айгүй их сонсож ин л доо сонсож ин уншиж байгаа юм болгон дээр байна. Тэгтээ асаараа 25 гэж амар юм ярьж байгаа шүү дээ. Тий 25 гэдэл яригдчихээн тий тэгэнгүүт одоо за яг хуу нэг нөхөр одоо нэг юм шинэ компани байгуулж илаа л та тий. Тэгэнгүүтээ тэрийгээ бас нэг тимч одоо бага хүнтэй биш нэг одоо 40-50 хүний бүрэлдэхүүнтэй компани байгуулчлаа. Гэсэн чинь тэр 40-50 хүнтэй компани байгуулахаас өмнө удирдлагын баг буюу нэг 10 хүнээ бүрдүүлчихлээ. Тэнгүүд 10 хүнээ бүрдүүлчих юм тийм үү 5 ч юм уу 3 ч юм уу тий 5 ч юм уу тий. Тэнгүүдээ mission value-га одоо ингээд гаргацгаая гэж тэглээл тээ тий. Тэнгүүд одоо таны хувьд нэг ийм юмнаас ер нь эхлэх хэрэгтэй байт юм аа. Тэрнээс ингээд учиргүй шууд ингээд амарлаг юм том mission тавьчихгоотаа тэрэндээ хүрэхийн тулд юугаа тавиал яг ийм үнцэлтэй байх хэрэгтэй гэж тавих хэрэгтэй. Гэс илүүтэйгээр ер нь энийгэл хамгийн эхэлчих хэрэгтэй. Ямар ч компани бол ерөөсөө л эндээс эхэлчих юм бол энэ mission value гэдэг зүйлээ бол ерөөсөө гаргаад ирнэ гэвэл та юу гэж ер нь өөрийнхөө өнцгөөс хэлэх вэ? Тэгээ нэгэнтээ хоёулаа ингээд олон залуучуудад зориулсан одоо подкаст хийж байгаа болохоор бүр дороос эхлэмээр байгаа. Одоо юу гэдэг юм одоо барууны орнуудын одоо ерөнхий боловсролын сургууль байж хат нь энэ хүмүүстэй бий болох хэрэгтэй байхгүй. Энэ чинь зөвхөн байгууллагад байдгүй шүү дээ. Гол хүнд байх хэрэгтэй гэдэг байхгүй. Миний вижн, миний mission, миний одоо value, миний үнэт зүйл бүр ингээд одоо дунд сургууль багт нь хэлчихдэг. Хүүхдүүдтэй. Тэгээ бүр энийг өөрөө бичдэг. За би нэг 6 дугаар 7 дугаар ангийн хүүхдэд дахиж за би өөртөө анализ хийгээл тий одоо аав ээж ч бас туршилт дэмжиж байгаа. За би энэ одоо математик дээр би голч дүн 2.15 байсан бол одоо 3 болгоно ч гэх юм уу. За би спортод инженеэр бол би энэ жил би одоо юу гэдгийг одоо тодорхой төрлөөр тийм ээ. Ийхээ одоо сул талыг хөгжүүлнэ тийм ээ. Фитнест явдаг юм уу? Эсвэл спорт тоглоом сурдаг юм уу? Тэгээ бүх талаараа ингээд өөрөө яадаг, бичээ явдаг байхгүй. Тэгээ хүрээд явдаг. Ингээд жилээр. Багаш нэг чинь одоо хүн зоригтой амьдралаа сурчдаг байхгүй. Зоригтой. Вижн гэдэг нь хүний мөрөөдөл шүү дээ тийм ээ. Одоо юу гэдэг тэр өнөөдөр одоо хэд гоё юм ярьж байгаа хүүхдүүдээ ингээд мөрөөдөлтэй болгоё. Вижн бол мөрөөдөл байхгүй. Би сайхан амьдрээ. Би одоо тийм одоо нэг ишлээ сонгож авч би одоо сансрын хэсэгч болооч гэдэг юм уу. Би мундаг одоо улс төрч болоё гэдэг юм. Би мундаг бизнесмен болоё гэдэг. Би мундаг урлагийн одоо аяштай бол тэрүүгээрээ тэ шилдэг бол эсвэл энэ бичдэг бол би мундаг зохиолч болоё. Тэгвэл би сайхан инженер болоё. Гайхамшигтай эксперт болоё гэдэг. Тэр одоо тийм мөрөөдөл багаас л байх хэрэгтэй шүү. Нөгөөх юу гэдэг чинь мишн гэдэг чинь бол тэрэндээ хүрэх юмуд шатлсан зорилтууд байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл мөрөөдлийг чинь хугацаатай болгоод эхлэнгүүт яг хөөөр зорилго болчихдог байхгүй. Одоо хүн бүр жилээр юм уу эсвэл 5 жилээр юм уу юм бэ. Би залуучуудад дандаа хэлдэг биш. Яг хэдүүлээ ингээд манай байгууллагын зорилго бол ийм гоё болчихлоо тий. Одоо та нар минь яана өөрсдийнхөө зорилгыг тодорхойлно гэдэг тодорхойлуулдаг байсан. За энд харин ашгүй нэг ойрхон юм юу байж. Одоо энд тий энэ харагдж байна үү? Энэ компани харагдж байна. За би энэ компани энэ бас 50 хүнтэй компани. Тэгээ энэ компанийн хувьд бас юуг нь би одоо залуучуудтайгаа ажиллаад зарим нь надтай хамт ажиллаж залууч шинэ арга зүйжсэн хамттай. Тэгээ яг хөөхөр ингээд
эрхэм зорилго алсын хараа эрхэм зорилго үнэт зүйлээ гаргахчаад энийгээ бол компани үндсэн хууль шүү гэж нэрлэдэг. Одоо юун дээр чалгаа авах. Юу тэл чалгаа авахгүй, Mobicon-ска тэл дээр энийг хийж, энийгээ л хэлж, энэс л ажил хийдэг л дээ. За энийгээ ингээд хийчихэд энэ бол манай үндсэн хууль. Тэгээ энэ ч одоо юу гэдэг юм алсын хараа гэх юм бол тэ одоо энэ тухайн байгууллагын онцлогоос хамаарал одоо хамгийн шилдэг байгууллага болно гэж болох юмуд гардаг л да. Юу нь болоод ирэхээр хүн зорилго нь болоод ирэхээр одоо 5 жилийн дараа манай компани тим хэмжээнд хүрсэн байна гэж хэмжиж болдог юм одоо байхгүй. Ер нь яг алсын хараа гэдэг заавал одоо вижнийг бол заавал биелүүлээд илтгэхгүй угаас одоо мөрөөдлийн чанартай. Аль болохоор тэрлүүл ингэж яваад байна шүү дээ тий. Одоо яваад байна. Төгөх хэвээр. Төгөхийн тулд тэнцээ чинь хугацаатай одоо 3 жилээр юм уу 5 одоо хурдтай ингээд хөгжлийн үед бол хуучин шиг 5-10 жилээр тавьж чадахгүй болсон болж 3 жилээр яваад байна. Тэ 2-3 жилээр тэ. Роботын юм чи шал өөр болоод арга хэлсэн технологи өөрчлөж байгаа. Ингээд явчихдаг. Тэгээ яг та энэ дээр бол би хэлдэг юм. 5 хүнтэй ч 50 хүнтэй ч 500 хүнтэй ч 5000 хүнтэй ч энийг ялангуяа тэр бизнесийг одоо үүсгэн байгуулж бодчих хэрэгтэй байхгүй тий. Бодчих хэрэгтэй. Тэгээ би чинь жоохон юм ч одоо юу нэ амар том юм болох хэрэгтэй. Би ашиглана. Тэрэндээ биш л тий. Ингээд ажлыг бол яадаг шүү дээ. Ерөн зүгээр ямар ч нэг хоёр аргаар хийдэг байхгүй. Нэг нь бол эхлээд төсөөлж байгаа тийм төсөөлж байгаа. За би ямар нэг мэрэгч би нэг инженер байлаа гэхэд за би ингээд за инженер өнөөдөртөө бол инженер байж за ингээд тодорхой хугацаанд би туршлагатай болон чадвартай болон тэр үед чинь өссөн өсөөг менежер болох хэрэгтэй болно. Цаашаа дараа нь ингээд захиралч юм болно гэдэг 5 жилээр ч юм уу юунуудаа гаргах хэрэгтэй байхгүй юу нэ. Тэрэнд хүрэхийн тулд өөрөө хөгжих хэрэгтэй зүгээр сууж байгаа болохгүй шүү дээ. Тэгээд ингээд явчих хойд тэрнээс тэгж өөрөө хэлбэл төсөөл их төсөөлж байгаа. За ингээд үүдний компани ширдээд ихэд өнөөдөр яах вэ нэг түрээсийн байранд төрөхий байж чинь тийм үү. 10 хүн тэгээд бодоолт ч юм уу хамаагүй их чинь таач байж болно. Эхлэхэд бүх юмд ороослох. Гэхдээ би 5 жилийн дараа өөр ингэсэн байртай болно. Өөрийнхөө тухайн бизнес хийж байгаа одоо энэ зах зээл дээр би нэг 5 жилийн дараа их нэг 10% хүрээ тийм ээ зах зээлийг эзлэе. За 20 жилийн дараа гэхэд би 30% байна ч гэдэг юм. Эсвэл одоо зах зээлээр гарна ч гэдэг юм. Тэгж бодож явах хэрэгтэй байна. Тэгж бодож тийм гэгээн мөрөдөлтөд зоригтой байж тэрийгэ тарихтлахаа ингэж хардаг. Өдөөс ирэхэд чинь толгойд ч бодож өнөөдөр юу хийх нь тодорхой байж дээ. Нөгөөх яг төсөөллөөр хийх одоо өөртөө урам өгж шүү дээ. Би ийм болох гэж яваад байна шүү дээ. Ингээд. Нөгөөх нь бол тэрэндээ хүрэхин тулд өдөр тутам хийх ажил тодорхой байх шүү дээ. Өдөр тутмын хийх ажил, тухайн жилийн ажил, тухайн сарын ажил, жилийн ажил, удирдлагын ажил бүх юм бол яг л бэлэн байж байгаа байхгүй. Энийг тодорхойлж байгаа юм бол тэ. Бизнес төлөвлөгөө хийх гэсэн амархан. За 22 онд би юу хийх вүлээ гэж одоо гахаад байх юм байхгүй. Тэртээ тэр 22 онд энэ компаниуд ийм үзүүлэлтээр ийм болцсон байна гэдэг бүх юм тодорхойлогдчихдаг байхгүй. Тэгээд тодорхой болцсон үед бол нөгөө тогтвортой явна гэдэг юм чинь бий болно л доо. За Монгол улс маань улсын хувьд байх хэрэгтэй. Хувь хүний хувьд байх хэрэгтэй. Байгууллагын хувьд байх хэрэгтэй. Улсын хувьд байх хэрэгтэй. Одоо өнөөдөр Монгол улсын за алсын хараа хилээд гэхэд хэн ч хэлж чадахгүй. Хэн ч хэлж мэдэхгүй угаас. Ямар сая алсын харааг нэг том ном гарч байна тий. Тэрийг хамгийн гол нь одоо их мундаг олон хүмүүс сууж байгаа боловсрол гаргахаас илүүтэй хамгийн чухал нь нөгөөдгөө хүмүүстээ ойлгуулах хэрэгтэй байхгүй. Компанидар бид нар яадаг. Эхлээд удирдлагын багийнхаа төвшөнд боловсруулаад мэдээч хэрэг өөрөө одоо лидер хүн бол энийг зөвхөн хүн бол санаачлах одоо удирдах хэрэгтэй. Эхний санаачлаа гаргана. Мэдээч хэрэг энийг хийхин тулд тодорхой хэмжээнд судалгаа хэрэгтэй шүү дээ. Жижигч томч дунд компани. За үүсч эхэлж байгаа компанийн хувьд тухайн зах зээл одоо ямар бүтээгдэхүүн гаргаж идэх юм. Тэрнийхээ талаар бүх судалгаа маш сайн хийх хэрэгтэй байхгүй. Юу ч судлаагүй байж за би энэ мундаг том шоп молтой болно их бол бас хэцүү шүү дээ. Одоо менторын хийгээ явж захтууд бас тийм хүн байна. Таарлж байна л да. Өнөөдөр нэг жижигхэн төлөв очиж тэгээд дараа нь ямар болох гэж байгаа юм гэхээр байха том болно л гэж боддог. Тэ. Одоо чаны өөрсдөө дэлгүүр хэд байна? Одоо наад бүтээгдэхүүний чинь хин бас адилхан гаргаж яах гэхээр мэдэхгүй сууж байгаа болохгүй байхгүй юу? Одоо юу гэдгийг Улар нэг юм хийж одоо энийг би адилхан энэ ашигтай яваад би хийж болно шүү дээ хийж чадаа байхгүй юу?
Ядангуяа манайх шиг жижиг зах зээлтэй хувьд бол бие бинийгээ дуурайсаар хагаад яаж байгаа байхгүй. Копи пейст хийсээр хагаад баларч юм л та. Одоо манай нэг гайгүй явж байгаа ганц гайгүй салбар одоо түүчилж байгаа салбар мөрийн холбооны хувьд шалгаа байхгүй. Бодлого зохицуулалт муу байсан л одоо дэлхийд байхгүй жишээ зөвхөн одоо нөгөө тэргүүлэх салбар дээр ч манай дээр хүртэл байж байгаа байхгүй. Одоо юу гэдгийг 3 сая хүнтэй байж ээж за идэвхтэй хэрэглэгч нь бол одоо тэгээд нөгөө болчор хөвгтөө өндөр насны баг шүү дээ нөгөө 2 сая 500 ч юм уу те. Тэгжээс 4 оператортай байж байгаа байхгүй боддоо юм шиг. Тэгэхэд уртлын нөхдүүд яаж юм? Ядад тэрүүн 450 сая хүнтэй тий. Эднээс 500 дахин их хүнтэй мөртлөө 3 оператортай байж байгаа байхгүй. China Mobile, China Telecom, China Unicom. Япон 130 сая хүнтэй, мөн 3 хүн. Тэгээ боддоо одоо идэвхтэй хэрэглэгч за нэг 2 сая 400 мянгаыг яг хөө зөв тэнцвүүлээд хуваач 4 хуваач 4 оператор. Нэг оператортай 600. Өнөөдөр Mobicom Intel-ийнх бол сая гараад давхарцаа хэрэглэж зөндөө байгаа шүү дээ. Нэг хэрэглэгчээс олох орлого нь юу байх вэ? Хамгийн аимшигтай юу гэхээр энэ манай өөр холбооны технологич 4-5 жил ингэж солигдчихдаг. 2G, 3G, 4G гэсэн одоо 5G орж ирэхэд та нар хүлээж байгаа шүү дээ. Өшөө одоо ингээ файл даунлоод хийх чинь аюулгүй удаан байна. Хамаг видеогоо одоо хамаг датагаа өрөөд дууслаа гэдэг. Зөндөө болон одоо электрон юунууд девайсуудыг смарт төхөөрөмжүүдийг удирдмаар байна гэдэг. 4G ч бас хүрэхгүй байгаа байхгүй. Хүрэхгүй. Илээтэй байгаад байдаг. 5G-г үст. 5G хийгээд одоо ингээд аль ч одоо дараагийн генерашнд орохын тулд улсын хэмжээнд сүлжээ байгуулж бид нар яадаг. Нэвтэрдэг. Тэгэхгүй Улаанбаатар гантай ажилч сүлжээг яах автос гараад байхгүй бол та нар хэрэглэхгүй шүү дээ. Тэгээд бүх аймгийн төв одоо гол замын дагуу сойронгууд сумуудад тавих хэрэгтэй дор хаяж. $30 сая хэрэгтэй байдаг. $30 сая. Энийг хаанаас олох юм? Та нартай үйлчлэгээ үзүүлж ээж одоо хэрэглэгчтэй үйлчлэгээ үзүүлж ээж олно. Тэгээ өнөөдөр хүмүүс боддог. За өөрөө холбооны хүмүүс амар ашигтай нэг амар сэмбэгэр өстэй амар тансаг бизнес хийдэг ус тийм биш аахгүй. Явж хамгийн хатуу өрсөлдөөнтэй. Яг л хүмүүс нэлээд чадвартай учраас тэр хүмүүсийн хооронд өөрсдөө бүр амар байдаг байхгүй. Төсөөлөхгүй байхдаа юм би нэг брэнд хэлэх шаардлагагүй. Тэгээ яаж нэхэр олон одоо үнээрээ өрсөлдөж эхэлж байдаг. Тийм ээ өөрөөр хэлбэл бүгдээрээ 4G-тэй болно гэж үйлдвэрч адилхан л байхгүй. Адилхан бүтээгдэхүүн гаргана. Яг тэрэнд яг хэрэглэгчийн зам төлөв зах зээлд хэрэг сайн судалсан арай гайгүй багц гаргаад ч үгүй юм уу тэгэл явж байгаа л байхгүй. Зарим бүтээгдэхүүн өртгөөсөө доор явж идэг. Тэгээ үнийн өрсөлдөөнд орно гэдэг чинь дараагийн технологи нэвтрүүлэх санхүүгийн боломжтой муудаад байгаа. Хөвчлэн иймэрхүү өдөр яваад. Хамгийн мундаг салбартаа хүртэн. За тэгээд доошоо явах нь бүр амар. Тэгээ нэгэ доороо чигээр унаад идэв. Одоо манай бизнесийн хувьд хооронд нэгдэх юм аягүй хэрэгтэй болж байгаа. Нэгдэхтэй. Одоо бүгдээрээ одоо юу гэдгийг талах хийдэг биш. Чадвал одоо хоорондоо нэгдэж илүү одоо хүчин чадалтай илүү сайн үйлдвэр байгуулаад тийм ээ. Нэг хэсэг нь одоо цэр үйлдвэрлэлээ авч явдаг, нэг хэсэг нь түүхээтэй хариуцдаг, нэг хэсэг нь маркетингаа, нэг хэсэг нь борлуулалтаа хариуцдаг болоод болмоор байгаа байхгүй. Тэгээ яг ашигаа бол одоо нэг ихтэйхэн хаагаад авч. Манайх энэ дээр нэгдэж чадахгүй. Багийн ажиллагаа угаасаа муутай л та. Хамтарч чадахгүй. Дангараад нөгөө нүүдлийн спайд иргэншлэр л нэг амиа бодож даваа шаарлуулсан юм яваад байдаг. Ингэж явж байгаа төрөө чимээ төрийн жишээ ба шүү дээ. Одоо нөгөө 8 нэрийн бараа нөгөө фаст фуд нөгөө супермаркет одоо өшөө зөндөө юмуд орж байна. Нэгдэж чадахгүй тэрийг одоо гаднаас орж ирж байгаа франчайзтай үзэж чадахгүй байж байгаа алдаа дуусчих шүү. Дараа нь бид нар юу хийх юм бэ тийм ээ. Одоо малаж хариулж чадахгүй болох юм шүү тийм ээ. Тийм. Гэх мэтлэнгээр энэ дээр бид нар хийх юм маш их байж байгаа. Тэрэнд яах вэ гэхээр хүмүүсийн чинь зорилго хэрэгтэй байна. Галсын хараа үнэцүүл гэдэг юм чинь хой хүн дээр баг шүү. Одоо миний үнэцүүл гэдэг бид нар хэлж чадах хэрэгтэй байхгүй. Би ийм даваа талтай. Энд миний сул тал, даваа тал. За би ийм одоо орой хэдүүл ийм хэдэн жилийн зорилго ийм байж байгаа. Би одоо юу гэдгийг энэ жил одоо англи хэлээр зорно гэдэг юм уу. Хэл сурах хүртэл зорилго шүү дээ тийм. За би нэг сурандаа гэж бодож явж байгаа 20-30 жил болчихж байгаа байхгүй. Чадандаа гэж явж байгаа. Энд чи яах вэ гэхээр яг л нөгөө юутай. Одоо энэ хой хүн байгууллага улс орны хувьд ялгаа байхгүй. Энэ чинь хамгийн чухал юм чинь бүх юм зорилго нь тодорхой байж байгаа тийм ээ. Тэрнийг хийх одоо үнэцүүлэн тодорхой. Үнэцүүл гэдэг чинь бол одоо Азиа эрхэм зөвлөлтөд хүрэхийн тулд юуг баримталж явах гэдэг чинь харуулдаг байхгүй юу? Юу хийж болох, юу хийж болох. За ингээд иймэрхүү технологийн ер нь зүгээр борлуулалт үйлчилгээний компанийн хувьд бол хэрэглэгч харилцагч чинь хамгийн чухал үстэй тийм. Бид нар чинь байхгүй бол
чи 10G технологитой аваад тэр хинч авахгүй хинч биш үстэй. Тэгэхээр бидний хувьд бол манай өөр албанууд одоо хэрэглэгчийн дээдлэл гэдэг байсан. За зарим нь хэрэглэгчийн за банкнууд бол харилцагч гэдэг. Хэрэглэгчийн дээдлэхийн тулд чи юу хийх ёстой вэ? Би баримт нь дүү доонт гэдээ явчихдаг байхгүй. Одоо хэрэглэгчийн дээдлэл гэж хэл одоо тэгээ хайчих юм бол өөр өөрийнхөө ойлголт явуулчих. Тэгэхээр манай ажиллаж байгаа бүх хүмүүс хэрэглэгчийн дээдлэл гэдэг ойлголтын дор юуг ойлгох уу гэдэг, юу хийж болох уу, юу хийж болохгүй гэдгийг ингээд бичээд өгдөг байхгүй. Бичээд энийгээ тайлбарлаад ойлгуулдаг. Тэгээ бүгдээрээ одоо энийг хийж болно, энийг хийж болохгүй байна гэдэг одоо нэг тийм одоо дүрмтэй болж байгаа байхгүй. Эрийгээ баримтлал тэгэл болоо шүү дээ тийм. Ингээд явчих чи за шинжилгээ мэдлүүд мэдээ технологи компаниуд байж чинь за ямар ч байгууллагын хувьд хариуцлага ёс зүй гэж байх хэрэгтэй. Тэгээд одоо мэрэгчсэн баг гэдэг юм уу эсвэл одоо ажилтнуудаа удаж оруулж ирэх хэрэгтэй. Бидний хувьд яг мэрэгчсэн ажилтан гэдээ оруулсан тийм. Ингээд үнэ өөрөө компанид ажилласан үнэ бодох хэрэгтэй, хэрэглэгчээ бодох хэрэгтэй, ирээдүгөө бодох хэрэгтэй, ёс зүй хариуцлага бодох хэрэгтэй гэдэг ийм юмнуудыг тэгээд энэ чинь бүгдийг ингээд баа бэвгөө бичиж өгөө бүх хүмүүс ойлгочдөг байхгүй. Энэ компанид ажиллаж байхдаа яаж ажиллах ёстой гэдэг ажиллах дүрмчин өөрөөр багаар ажиллах дүрмчин гараад ирж байгаа. За энийгээ сайн мэрэгжүүлэх маш сайн баг, маш сайн үр дүнтэй болдог. Олон юм яриад байх хэрэг баг. Нэг олон дүрмж орон чорог хэрэггүй болчихсон. Ийм л болчихсон. Тэгээд өшөө томруулаад ярих нь улс орны эрхэм зорилго үнэт зүйл. Одоо энд бид хэн ч хэлж чадахгүй. Монгол улсын үнэт зүйл гэдэг бид нар үнэт зүйл байхгүй болохоор нэгдэж чаддаг байхгүй. Компани хувьд ч гэсэн компанийн соёлын суур нь ерөөсөө үнэт зүйл нь гэдэг байхгүй. Хүндэлдэг юм, бахархдаг юм тийм ээ. Одоохондоо байхгүй ч гэсэн бий болгоё гэсэн юм чи үнэт зүйл болчихдог байна. Үнэт зүйл. Магадгүй одоо энэ компани FTX манай хувьд бол дөрөв үнэт зүйл дөрүлээ төгс биш байгаа л да тийм. Харилцагчийн дээдлэл, шинжилгээ мэдлэг, хариуцлагаас мэрэгсэн ажилтан. Зарим нь бий болцсон байж байгаа. Тийм болохоор үнэт зүйл гэдэг бол одоо өөрийнх нь одоо бахархал болсон юм тийм. Сайн юмнууд эрийг илүү сайжруулах юмудад тавьчихдаг байхгүй. Хамгийн аюултай манай уртлын нөхдүүд. Энэ дээр бол амар ажиллаж байгаа. Одоо хэдтийн юу болохоор юу гэж юм. Vision 2040 жилийн vision гэх шэрэд хөөчэй гэж хамтаа ирээд өгч байгаа. Эвгүй байгаач. Одоо энэ чинь хэд ч юм бол өстой 20 жилийн өмнө зүгээр дэлхийн нэг үйлдвэр хар ажилтан байлаа шүү. Тэгэнгүүт бид нар ч айхтар болохоор технологийн сураад одоо технологи үйлдвэрлэгч болсон. Одоо нөгөө нэг номерын дэлхийн одоо чиглэлч компани чинь EOS чинь тэгэл одоо бацж шүү. Тэгээд Америктэй хооронд асуудал гарангууд дэлхийд даяараа хохирдчих гэдэг юм одоо ийм руу орчиж байна. Тэгэхээр ийм том зорилготой байдаг. Энийгээ мэдчихэдэг. За 2007-8 онд бид нарыг юу хийж яхад одоо тэр Сингапурын үйлчлэгийн төлөвлөгч нэвтрүүлж яхад энийг авах бас зааж өгчээсэн. Энд чи аргачлалтаа хийдэг аргачлалтаа зүгээр нэг дураараач биччихдэг юм биш байхгүй. Тэгж яхад яасан гэхээр Японых юу ийсэн. Япон орон сайхан орн гэж хэлж байгаа байхгүй. Vision. Оюу байгаа чи боддоо. Япон орон сайхан орн гэд бодоход тэр хүмүүс юу бодох вэ тийм ээ? Сайхан гэдэг үгийн цаана юу байна? Нөгөө зорилго, нөгөө эв нэгдэл, нөгөө бүтээлч, нөгөө нямбай, нөгөө түүх боломжтой байж байгаа. Энэ байгаа ч тийм. Ингээд өөрөөр хэлбэл бид Монгол улсын хувьд асар том үнэт зүйлтэй. Биднээс түүх боломж гэж агуу юм да. Цагтаа одоо дэлхийн талыг эзэлсэн байсан. Бид нар чинь зөвхөн сэлэм эргүүлж явж байгаа. Шинж тухайн үед шинжлэх ухааныг бол амар хөгжүүлж ирсэн юм байна. Одоо би бас яадаг шүү дээ. Марс V гэдэг нэг том төсөл явж байгаа. Том төсөл. Энэ төслийн зөвлөхөр нь ажилладаг. Яг сайхан таанаас шиг залуучууд энийг санаачлаа гаргаж ирсэн. Миний хувьд бол энэ дүүнэрээ бас дэмжих хэрэгтэй. Лохын таньдаг. Та энэ дээр яагаад ч би мэдээж хэрэг энэ дүүнэртэй бол ийм том үндэсний хэмжээний мега төсөл санаачилсан багтыг дэмжих хэрэгтэй. Бүх юмараа ингээд одоо антрол ажиллаж. Тэгэхээр энэ бол гайхамшигтай байхгүй. Залуучууд бол өөрөөр хэлбэл зорилготой мөрөөдөлтэй байж иж тийм ээ. Бид нар бол яг хөөхөр одоо мэдээч хэрэг Марс V төслийг бол зарим нь ингээд яа тийм ойлгодгүй улсууднууд янз янзаар хэлнэ гэхдээ зарим нь шоолно. Одоо яг хадаасаа яаж чадахгүй гэдэг юм уу модон жавлангаас салаагүй тийм бишээ. Бид нар 21-р зуунд олон 20-р зуунд олон юмас хоцорсон. Одоо хоцроо явж байгаа. Тэгэхээр ялангуяа Монгол улс маань дэлхийн бизнесийн нэг хэсэг болж байгаа юм бол жоохон хэсэг нь болох болчихж байгаа байхгүй. Нэг хэсэг нь. Одоо энгийн юм байнга одоо хүмүүсийн жишээн дээр ярьдаг ш Toyota компани тийм үү? Автомашин агуу том үйлдвэр. Тэрний одоо бүтээгдэхүүн гаргахын тулд 20 хэдэн мянган компани ажилладаг. 20 хэдэн компани бүтээгдэхүүн нийлж нэг машин болдог өөрөөр хэлбэл. Тэрийн шиг одоо Монголууд дэлхийн бизнесийн нэг хэсэг. Одоо энэ Марс V-ийн зорилго бол бид нар Elon Musk шиг пожин хийхгүй. Монголын говийн энэ гайхамшигтай шинж чанарыг ашиглаад
Марс явахт бол одоо Марс гэдэг бол яг дараагийн зорилго. Одоо ойрын зорилго бол сансрын аялал жуулчлал амар хөгжиж эхэлж шít. Хөгжөөд эхэлж дэлхийд тойрох сансрын нислэгийн одоо жуулчлалын юмнууд эхэлж байна. Одоос сансрын станц дээр сар очиж одоо жуулчлах юмнууд эхэлж байна. 20 сая доллар төлж юм чи сар бэлтгэлээ хийгээд тэнцэх юм бол очиод ажиллаж болж байгаа байхгүй. Сар руу очих тухай ярьж байна. Сар руу жирийн иргэд очих бол амархан бол. Тэгэхээр бидний хувьд яг хөөхөр энэ одоо Марс үдштэй хүрээнд сансрын аялал жуулчлалыг Монгол хөгжүүлээ тийм ээ. Явандаа бол Марс руу бол сая хүн очно гэж шүү дээ. Одоо юу гэдэг юм. 20 жилийн дараа хот байгуулах төслөг гарцсан үгтэй явж байна. Тийм учраас бид нар энэ төслүүд ийм зорилготой. Дэлхийдээ хөл нийлүүлээ. Залуучууд маань яагаад бид нар сансар судлаар хөгжиж болохгүй? Энд чинь зөвхөн юу биш. Зөвхөн нэг одоо сансрын аялал жуулчлал яриад байгаа биш. Аялал жуулчлал чинь шал өөр төвшөнд үүс. Дээрээс нь чинь одоо юу гэдэг юм байгаад орчин энэ одоо дэд үдэж сансрын технологиудыг турших сансрын одоо судлалын чиглэлийн мэргэжлүүд байдаг сансрын нисгч бэлдэх аюул том юм бий болчихж байгаа байхгүй. Их мэтлэгээр ингээд бид нар тоон зорилготой ингээд явах хэрэгтэй ч удаа тийм ээ. Хүн ороод ирэхэд нэг хоёр үг сольж чадахгүй хийж чадахгүй бол яах юм бэ тэгэл 20 жилийн дараа бол хар ажиллаж олдохгүй шүү дээ. Бүх юм роботууд хийж чинь ийм л оюухан өгч чинь. Тийм л байна да. Ялангуяа залуу хүмүүс ялангуяа их боддог байх. Боддогч тухайн үедээ яахаа мэддэг байх. Тэг яг хуу зарим залуучууд энэ талаар ярьж нэг юм цалингийн асуудал биш те. Цалингаа яаж ахиулах вэ гэд те. Тэгэнгүүт одоо жишээлбэл дунд түвшний нэг удирдлага дээр бол одоо хилчиж байна. За чи хийж байгаа ажлаа ийм одоо нэг арай өөрөөр хийгээд за нэг иймэрхүү юм хийж болж байгаа гэдэг үр дүнгээ харуулад за одоо би ийм үр дүнтэй ажиллаж байна. Та дараагийн би нэг ийм үр дүнгийг гаргахаар төлөвлөж байна. Та харин энэ үр дүн гаргах юм бол одоо намайг ингээд тий цалин дөрөв ахиулах боломжийг олгох уу гэдээ асуучих. Гэтэл за тэрнээс цаашх ингээд нэг хүмүүс маань ингээд алтан тушаал ахих шатандаа явж байгаа нөхдүүд маань яаж юм гэхэлэр бид нар тэгээд яах юм бэ гэж байгаа байхгүй. Бид нар тэгээд яаж асуух юм одоо цалингаа нэмүүлэе гэдэг одоо хилээдэх юм уу тий. За би нэг үйлдвэрийн ажилтан байлаа гэж би цалингаа нэмүүлмээр байна тий. Бол сайн ажиллаж байгаа. Нормоос илүү ажиллаж байгаа. Ээлжийн ахлах нь мэдж байгаа гэдэг ч юм уу те. Тэгтэл ингээд нүдэн дээр ингээд нөгөө ээлжийн ахлах ч юм уу эсвэл ингээд нэг удирдах байгаа менежер нь ингээд цалин өсөддөг. Мань хүн хэвэндээ байгааддаг. Яг л нэг төвшөндөө. Гэтэл ингээд уулмал амар ажиллаад байгаа. Гэхдээ яаж нэмүүлэх юм мэдэхгүй байгаа. Тэгэхээр ийм одоо нэг нөхцөлд ер нь иймэрхүү зүйлийг бас харж идэх юм аа. Удирдах төвшнөөс ер нь бол иймэрхүү зүйлийг харж байдаг. Тэгэхээр ингээд илэрхийлчүүл ер нь зөв байдгийг шүү. Гэвэл та юу ч тайлбарлах вэ энэ дэр? Энэ дэр ийм л юм шиг. Наад чинь байгууллагын өөрийнх нь одоо хөгжлийн төвшин соёлтой хамаатай. Өөрөөр хэлбэл гүйцэтгэлийн үнэлгээний одоо систем сайн ажиллахгүй байна гэсэн үг л дээ. Тийм ээ. Хүний ажлыг яаж төгөнд. За мэдээж хэрэг одоо шууд ажилтны ажлыг бол одоо шууд өдөр ажилтан бол одоо юу гэдэг чинь нэг зүйлийг өдөрж гаргах хэрэгтэй тийм. Тэгээд дээрээс нь чанарын шаардлагатай. Тэгээд дээрээс нь одоо процессын юмнууд ямар үгүй. Тэр хүнийг одоо мэдээж хэрэг тэр одоо сайн ажиллаж байгаа ажилтнуудыг ажилуулж байгаа, тэрнийг чиглүүлж байгаа, өжүүлж байгаа менежерүүдийн зөвлөмж илүү байх хэрэгтэй. Тэгэхээр яг бид нар хувьд бол энэ дээр их анхаардаг байсан. Ер нь яг хөө гүйцэтгэлийн үндэний систем маш төв байх хэрэгтэй. Офисын ажилтнах нэг өөрөөр хэлбэл гүйцэтгэлийн одоо чиглэлээр ажиллаж байгаа хүмүүсийн өөр тийм бодлогын чиглэлээр өөр юм. Ямар ч байсан одоо бидний хувьд бол манай ажилтнч менежер захирагч цалингаа одоо болдог тэрэндээ бас нэг онцлог юм гарч байгааг байна. Тэгэхээр яг өгөхөр бидний захирал менежерүүдийн гэрээүүд ихсэн байдаг юм аа. Тэгээд гол нь ажлын зөв үнэлдэг байхгүй. Мэдээж хэрэг одоо юу гэдэг юм дороо нэг 20 хүнтэй менежерийн тэр одоо хариуцж байгаа хэсгийнх нь гүйцэтгэл сайн байх юм бол тэр хүн сайн л байна шүү дээ тийм үү сайн удирдах шүү дээ тийм менежер сайн удирдах чинь одоо гологдлогоо хаягдлогоо эсвэл үйлчлэгийн дараа хамт гомдлогоо сайн ажиллаж байна орлогыг сайн олж байна тэр хэмжээгээр одоо менежмент одоо урамшуулууд явж ах шүү дээ яг зөвхөн энэ тогтоогүй газар ч гэдэг юм уу эсвэл одоо юу гэдэг тийм бас байгууллагын соёл янз бүр байна л да.
зарим захирлууд бол тийм одоо өөртөө ойр байдаг, өөртөө наалдаг тийм улсуудыг дараа илүү захимжуулаад шудраг ус юм харагдаад байна. Бидний түрүүнд ганцхан зарчим биш үү? Чи үнэхээр мундаг одоо өдөртөгч одоо захирал баяа их бол хүнийг алагчилж үзэж болохгүй. Хүнийг маш зөв үнэлэх хэрэгтэй. Гол юм бол одоо мотивацийн хувьд, төвчлөлтийн хувьд гэсэн хамгийн чухал юм юу гэхээр хүмүүсийн үнэлгээн дээр л байдаг байхгүй юу? Тэр үнэхээр одоо сэтгэл зүрхнээсээ ажиллаар тийм ээ бүтээж байгаа, хийж байгаа, санаачилж байгаа, арга барилаа сайжруулж байгаа, арга барил одоо санаачлага одоо энийг яаж тухайн бүтээгдэхүүнийг баг зардлаар чанартай ч гэдэг юм уу те их харах уу, өгөөжтэй байх уу, байгууллагын одоо санхүүгийн үр дүн сайн байх уу, байх тийм ээ. Бүх юм дээр бол удирдах байгаа хүмүүсийн тэр оролцоо үнэлгээг бол их зөв хийх хэрэгтэй болчихдог. Тэгжээж их зөв явна. Тэгэхгүй бол одоо юу гэдгийг одоо юу гэдэг гүйцэтгэхийн үнэлгээ хийгээд удирдал сар урамшуул бодох үед чинь тэгээд зарим байгууллагуудыг харж байхад бол тэгээд дараа илүү нөгөөдхтэй дарагтайгаар байдгийг илүү аваад ч гэдэг юм. Илүү ажилтнуудаа хувьч менежертэй дараа нь алдаг одоо юу байдгийг нэг хувийн харилцааны талаасаа илүү аваад байх чинь тийм ажиглагдаад тэр буруу л та. Энэ одоо ялангуяа удирдах ажлуудын хувьд бол цалин боломжийн байх хэрэгтэй гэж үздэг. Тэгжээж нөгөө хүмүүс маань одоо бас тэр одоо үүрэг хариуцлага сайн хийх хэрэгтэй. Тэгжээж тэр хүн доотлох хүмүүсүүдийг сайн ажилуулах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй байхгүй тий. Хүмүүсээ ядаж сэтэлжүүлэх хэрэгтэй. Хүмүүсээ өөрийнхөө мэдээллийг арай илүү чадвартай л одоо захирал менежер хийж байгаа шүү дээ. Уучлаас илүү учраас хийж байгаа. Илүүгийн зөв сонгож одоо нэг мерит зарчмаар тавьж чадсан бол тэр хүний чинь үнс нь аюул их байгуулга. Ажилтнаас илүү менежерс илүү захирал үнцэнтэй явах. Тэрнээс өөр янз бүрийн одоо буруу зөв аргаар одоо чахаа маханы ч юм уу тийм хүмүүс авчаад одоо тэгээд нөгөөдөл нь одоо юм хийдэг хүнээс илүү одоо сайн ажилласан хүнээс тэр улсууд нь илүү юм аваад идэг. Тэр бол хол явахгүй л дээ. Угаасаа байгууллагын соёл алдагдаад тэгээд хүмүүсийн итгэл үнэмшил нь унаал ер нь байгууллагын нийт гүйцэтгэл нөлөөлөд эхэлдэг байхгүй. Тэгэхээр энэ цэвэр одоо байгууллагын өөрийнх нь одоо удирдлагын тэр тогтолцоо систем тийм ээ. Тэрний зөв байх хэрэгтэй хамаатай юм байна. Ялангуяа захирал менежер гэрээгээ сайн хийж явах хэрэгтэй. Угаасаа одоо захирал менежерүүд гэрээ хийхдээ ялангуяа өргөдөж залгаж байгаа улсууд бол гэрээ контрактын гэрээ тэрийг сайн хийх хэрэгтэй л тийм. Ерөн зүгээр бас өөрийнхөө зарим нь ингээд санаа зовоод хэлхээс айгаад ичээд яваад ах шиг байдаг. За тэгж байгаа захирал ойлгох үедтэй намайг бас анзаарах үедтэй гэдэг. Олон хүнтэй ажилладаг магадгүй зарим газрын хувьд бол бас захирал тэр бол мэдэхгүй байж болно шүү дээ тийм ээ. Тийм учраас хүмүүсийнхээ одоо гүйцэтгэх одоо юу гэдгийг өдөрт ажлуудын хувьд бол тайлбаруудыг нэг сайн авч явах хэрэгтэй тийм ээ. Үүрэг даалгаврууд төлөвлөгөөний сайн өгөөд тэгээд тэрэндээ үнэлгээнийхээ амийг бол анхын ингээд тэр захиралтайгаа одоо ирээд зурхтал юм сайн тохирчих хэрэгтэй байхгүй тийм ээ. За мэдээж хэрэг одоо тодорхой хэмжээний одоо бүтээмж дэвшлүүлэх, чанар дэвшлүүлэх тийм ээ. Одоо ийм арга хэрэгслээд үр дүн гарах юм бол тэрнээс нэмүүд өгчих хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тэрнийг ашигласан ажилтан сайн цалин аваад нөгөө санаачсан үнэнд байгаа авч болохгүй шүү дээ. Тэгэхээр энийг анханасаа тэр одоо гэрээ юм хийж явах та хэдэн талынхаа ярих хэрэгтэй. Бид нар бас нэг тийм нэг бүрийг юм хийж бас улсууд байгаад ах шиг байгаа. Зарим ч бол хэтэрхий тэр нь ихтсэн ч улсууд байгаа шүү. Тэрнээс болоод энэ хүмүүс дотор гомдоод байна гэсэн үг шүү дээ, тий. Би хийгээд байхад намайг олж харахгүй байна гэдэг, тий. Тэгээд одоо удаан тэгж явах юм бол ажилтаа сонирхолтой болох дараачийн ажил хайх юм руу орно шүү дээ. Тэгээд миний хувьд бол хүмүүсийн тийм байдалд оруулахгүй төлөө их анхаардаг байсан. Хэмээн яаж ажиллаж байна? Одоо өдөртөө мандалах чадвар нь яаж өсөж байна? Дор хүмүүс нь хэр зэрэг одоо хөгжиж байна? Тухайн одоо газар албаны үйл ажиллагааны үр дүндээ хэр зэрэг явж байна гэдэг маш сайн анхаарал. Тэр нь одоо зорилготой хүрсэн захирал менежер хангалттай оромшуулдаг байсан. Ийм асуудал гардаггүй байсан л та. Тэгээ байгууллагын удирдлагын одоо ор чадвар, за үнэлгээний одоо систем нь хэр зэрэг зөв байна. За тэгээ гэрээ хийх нөхцөл шаардлага нь ямар байна те. Тэрэн дээр за бүр тэгээ анзаарч болохгүй бас уулзах хэрэгтэй л да. Тэгэхээр би юм хийж байна те. Өөрийнхөө юу хийгээд байгаагаа өөрөө тайлгнаж чаддгүй байгууллагуудын хувьд тийм гарч магадгүй л те. Бидний хувьд тайлбар маш богино хугацаанд 7 хоногоор аваа явцдаг. Сараар ажиллаа сайн дүгнждэг. Тэр үнэлгээ дүгнэлтийн юм дээр бол их тачаал өгдөг.
Тэр нь хүмүүст одоо тэр төвөг биш харин өөрөө цаашаа илүү оромтой ажиллах, илүү тэрнээс зөрчилж авах, илүү одоо орлого нэмэгдүүлэх боломжтой болдог байсан учраас өдөр дээр л тийм гарч байгаа. Ийм болох ёстой л байгууллага өөрөө хөгжих ёстой. Тэгээ болохгүй өөрөө бас илэн талангүй ярьж ярих хэрэгтэй байна. Би ийм хийчлээ. Энэ санаачлалын үр дүнд одоо ийм тийм ээ байгууллагын ийм сайн үр дүн бий боллоо. Чанарын гэдэг юм уу тийм ээ. Одоо тоо хэмжээний гэдэг юм уу тийм ээ. Эсвэл одоо гомдол нь багассан байдаг юм уу. Бүтээгдэхүүн чанар дээшлсэн байдаг юм уу. Шинэ хэрэглэгч нэмэгдсэн байдаг юм уу. Маркетрууд ч гэсэн тодорхой хэмжээний явдаг шүү. Маркетингийнхэн, PR-ийнхэн, төлөвлөлтийнхэн, санхүүгийнхэн зардлаа ингэж хэмжлээ гэдгээ хүртэл одоо тайлбарж чаддаг байх хэвээр. Тайлбарыг сонсч чаддаг байх хэвээр. Дүгнж чаддаг байх хэвээр. Уг нь хямрхан юм. Харилцааны юм байгаа ч би энэ ойлголцох. Гэрээ юмаа тохирох. Гомдлоод яваад иж болохгүй. Тийм гарангууд эртхэн хэлэхгүй тэгээд хүмүүсийн хооронд зайн ихсээр байгаа. Тэгээд гарах орох дээр л үрэн шүү дээ тийм ээ. Мэргэжлэр ажиллаж явах үеийн тулгардаг байсан түгээмэл бэрхшээл гэвэл одоо юу байсан бэ? Энэ бэрхшээлүүдээс ер нь юуг суралцсан бэ? Зөвхөн инженер байж байгаа үед бол харьцангуй гайгүй ш. Яа тэгэхээр одоо юу гэдгийг одоо бараг хүүхд байхасаа эхлээд уншсан нэг ингээд өөрт тийм ээ дуртай. Тэр талаараа бол одоо юу гэдэг юм устдас арай илүү юм тэр чинь мэрэгчлээ дуртай юм чинь тэр чиглэлээр илүү хөгжинэ гэсэн үг байхгүй тий. Сонирхолтой хүн бол за тэгсэн нэг ажиллаа хийсэн болоод явж байгаа. Дуртай хүн чинь бол тэнцээгээр донтно шүү дээ тий. Хизээд харахаа мэдэхгүй нөгөө сар үйлчлэгээ хийгээл шинэ юм юу гарч ийг гэж хөөцөлтөл тэгээд явж явах үед бол харьцангуй гайгүй яг зүгээр хүндрэл их юм бол одоо юу гэдэг яг миний үнцэн хийжсэн ажлаа гэх юм уу тодорхой хэмжээний шилбэг хэрэгсэл хангалтж чадахгүй байх ч гэдэг юм уу тий. Тим юмнууд одоо жоохон хүндрэл байсан байх. Тэрнээс өөр яг инженеруудын хувьд бол ер нь ингээд нэг талаас бас ажиллах амархан байдаг шүү дээ. Бүх юм стандартын дагуу хийх шүү дээ. Бүх юм процессын дагуу явах шүү дээ. Бүх юм технологийн картын дагуу стандарт дагуу хийх шүү дээ. Тийм учраас инженер хүмүүс сахилгатай байдаг байхгүй. Хариуцлагатай байдаг. Одоо ямар нэг одоо ажлаа цаг тухайд яг яс хийхгүй болохгүй. Үйлчлэгээ бол маш сайн хийх чанартай гэж шүү дээ. Тэрнээс нэг алдаа гарснаас болоод бол нэг хүний алдаанаас асар том алдаа бий болж байдаг байхгүй юу. Тийм учраас одоо угаасаа яг инженеруудын нэг тийм даваа тал гэх юм бол хариуцлагатай ханддаг, цахилгаан баттай, гэрхаа байдаг. Яг одоо хийх ёстой юуныхан журам зааврын дагуу хийж яадаг. Тэгээд одоо алдаа гарсан үед тэрийг анализ хийж очиж шалтгааныг нь олох чадвар их өндөр байх ёстой болчтой. Маш богино хугацаанд том системтэй холбоотой юмнууд гарна шүү дээ тийм ээ. Тэрийг бол шийдэж чадах хэрэгтэй. Тэгээ байнга өөрөө бас өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай байдаг. Тэгэхээр бол одоо нэг хайхтар одоо даж давшгүй тийм хэцүү юмд бол энэ хувьд нэг орж байгааг яг зүгээр хангамжийн одоо сэлбэг материал баг төхөөрөмжийн хангамжаас болоод тасарч ирсэн юм байдаг юм уу те. Цагтаа нийлүүлэхгүй тийм л юм гарч байгаа гэхээс одоо тухайн үедээ бол ажлын байран дээр эзэн болоод одоо юу хийх мэдээлэл тэгэл байсан л та. Яг нь энэ одоо шалтгаан их юм бол хийх ажил нь тодорхой. Яаж одоо юу хийх нь тодорхой, яаж үнэлэх нь тодорхой. Одоо гэмтэл одоо шаардлага гарсан үед ямар дараалал яаж оншилж, яаж засах одоо мэдлэг шаардсан юм бол их гарна л та. Нарийн ширийн яг нарийн ширийн гэмтэл гарсан үед бол тэрийг олоход бас одоо цаг хугацаа алдах юм бол хэлсэр гарч исэн баг. Гэхдээ бүр нэг хайхтар одоо олон цагаар сүлжээ таслаад нэг баахан хүний гомдоогоо хүмүүсийн балдсан юм бол нэг харьцангуй ер нь гарч байгаагүй л адилхан. Яг зүгээр нэг хайхтар жишээ гэх юм бол 2009 оны 6 сарын 19-нд илүү амар том гэмтэл гарсан. 11 цаг Mobicom зогссон шүү дээ. Тухайн үед. Яасан гэсэн Шинэ асуудал байсан. Мундаг компани хүчтэй одоо бүдийн чадна үнэхээр одоо мундаг байсан. Хой хүний одоо ур чадвар одоо туршлагаараа хамгийн шилдэг хүмүүс нь ордог. Залуучуудын мөрөөдөл болсон компани л да Mobicom байсан. Тэгсэн чинь юун дээр алдсан гэхээр техникийн үйлчлэгээ хийхдээ
чанартай хийгээг байгаа байхгүй. Яг юунаас болж одоо тэр 11 цаг Mobicom Монгол даяар зогссон гэхээр тог тасарсан үед, төвийн эрчим хүчний тэжээл тасарсан үед тэрийг одоо оруулж ажиллах нөгөө өөрийн захиргааны үүсгэр байгаа шүү дээ. Дизель генератор. Тэрнийхээ том 2-300 кВт-ийн тэрнийхээ одоо юунд чадлыг тэрнийхээ үйлчлэгээ хийхдээ муу хийсэн байгаа байхгүй. Нэг асааж үзэл 5 минут болоод ингээл яг графикта үед хийш нөө хийсэн. Гэхдээ гүйж тэгээгүй. Гэтэл ягаад унсан гэхээр Турк элчинтэй хил зал юу штэ нэг ханаар тусгаарлагддаг штэ. Нөгөө талд уртл нь Турк элчин байдаг. Mobicom сар байшин. Тэгсэн чинь нөгөө дизель генератор тэр том хүчтэй халдаа генераторын чинь нөгөө агаар жуулт нөгөө жалюзын нөгөө Туркийн нөхдүүд аваад хаагаад юм барьцсан байх мэдээгүй л байгаа байхгүй. Тэгээд зуны тэр халуун өдөр яг тэгжих бүрээ биш. Гайтай юм шиг юм чи хэцүү сонио үед л болдог шүү. Дүүцэн хорд болж хахад захирал болчиход баг анхныхаа дүүцэн хорлоо, хоёр дахь дүүцэн хорлоо хийж явах үед систем унжаавал юу болох вэ? Амшигтай үедээ палхал явж байгаа. Өөрөө тэгээд зовоочлаараа гэж дүүцэн хорлоо орхил гүйж очиод тэгээд асуудал хэлсэн л да. Бүх юм болоод байна, бүтээд байна гэж бодоод яваад байсан чинь цаанаа тэгээд нөгөө дийлс чинь төвийн эрчим хүч тасрангууд 40 минут ажиллаж зогсож байгаа байхгүй юу? Халаа шүү дээ. Тэр амар чадлын дизель генератор гэдэг. Тэгээд тэрнтэй холбоотой ингээл дараа нь ингээд боо юм болсон. Дараа нь технологи CTO гэдэг технологи хариуцсан захирлаа хаалт ажлын солиолоод баах юм. Тэгсэн одоо тэрнээс хамаарат бол техникийн бэлэн байдалтай холбоотой алдаанууд маш их алдаанд гарч эхэлж байгаа. Одоо монтажны зураг байхгүй, хүчний хуваарлалтаа буруу хийдсэн. Тэгээд тийм том компанид бол тийм гардаг юм билээ. Гарч байгаа байхгүй. Тэгвэл бас одоо хүн хайжлаа яг гүйж хариуцлагатай хийгээгүй болмоос одоо харилцаа холбооны түүхэнд байхгүй том зогсолт тэнд гарч ирсэн юм байлаа. Тэрний араар бол одоо хүмүүсээ хариуцлагажуулах, юмыг чанартай хэлэх одоо тийм том арга хэмжээнүүд бол авч ирсэн энэ дэлгэнт хэлэхэд бол тэ. Тэгэхээр сайн хүн болгон, сайн компани болгон бас ингээд бүх юм жигэд сайн байхгүй талууд байдаг юм байлаа. Тийм учраас энэ болгоноо багахгүйгээр тийм ээ. Их хяналт шалгалт тэр одоо үйлчлэг үйлчлэгээ юм уу их сайн хийж явахгүй өөрөөгөө хуурч явж байгаа нэг өдөр тэгээд хэцүү байдал орох үе гардаг юм байна. Энэ бол бас хүндрэл байсан. Тэгээд богино хугацаанд зассан гэх мэтлээ тийм. Нэг мэрэгчлэрээ ажиллаж явах үеийн амжилттай хэрэгжүүлсэн сайн туршлага гэвэл да одоо юуг нэрлэх вэ? Ямар туршлагыг хуваалцах вэ? Туршлага ер нь бол нэг өөрийгөө магтж байгаа юм биш. Аавын маань бидэнд хүүхдүүдтэй өглөөс нэг ахтар юу гэдэг л та. Сайхан зөв боломж. За мэддэг юм а бусдтай сайн хэлж өгөө. Шууд хэлж өг. Чи мэдээд мундаг явах чинь чухал биш ээ. Бүгдээрээ сайн байж илүү сайн явна гэдэг. Тэр мундаг нэг тийм одоо сургамжтай философиг суулгаад өгсөн юм. Тэгэхээр Mobicom байжсэн чинь юу борлуулалт үйлчлэгээний компани нас гис айгүй хурдан том болгоод 3 жилийн дотор топ 10 руу орж ирсэн л да нөгөө юуны. Тэр хооронд яасан гэхээр нэг юм болсон. 2006 онд Mobicom бас нэг тийм таагүй байдлыг үүсээд Япон захиралтай байсан. Тэгээ Япон захирал Япон менежментээр Монголын компанийг удирдах гээд Фумиа Кишая гэж захирлын алдаа гарсан л да. Тэгээ Миядагийнхантай буруу харьцсан болоод Японыг болоод тэгээд ерөөсөө Mobicom-ийн одоо хэрэгч болох юм бол та нар ингээ хүчний байгууллагын мэдэлд орж байгаа шүүгээл нийгмийн төл сонин дээр ингээ дугаар болгон дээр нь хүмүүсийн тухайн үед бол бас хэдэн жилийн өмнө нэг дата алдсан байсан шиг юм лээ. Тэрийг ингээ бүлгэрүүлж гаргаад нэг сар шахууд шинэ хэрэглэгч багсаал Mobicom-оос хүмүүс очиж ирэхэд эхэлж. Тэр үед яг хөөхөр нэг Япон захирсан гэж сандраад арга ятахтаа нэг олон нийтэд харилцах албан гэж байгуулад тэгээд давхар ажил өгсөн байхгүй. Борлуулалт үйлчлэгээний компани харилцагын хажуугаар Mobicom PR захирал ажлыг хийх болсон. Би тэр төлөвлөлт туршлагагүй байсан л та. Тэгэл яг хөө зүгээр тэр ажлыг хийхгүй. Би эхлээд хэлсэн Mobicom захирлуудаар хэлье гэж байна. Шинэд том захирлууд гэсэн. Гэхдээ эдгээр чи ерөөсөө гадагш байгаа хүн амтан танихгүй юм аа. Тэгээд өөрөөсөө дотроо л мундаг болж чадчих. Чи нэг ямар ч хэсэг хийх хэрэгтэй гэж сүүлдмөр тулгаад хийлгээд тэгээ яг та мэрэгжлийнхээ ачаар бас бидний электроникийн мэрэгчлэн бас одоо зах зээл шилжүүлж их үнцэнтэй байсан л та. Нөгөө радио магнитофон, нөгөө лонг телевизор, нөгөө телевизор, нөгөө плеер энэ засдаг хүн цөөхөн.
засдаг багчтай сэбэгтэй хүн ч гэж хэдхэн гараа орон тогтоод тэдний нэг нь байж ирсэн. Нэгэл юунд Монгол Ньюс балдорж агсантай бас хоёр байсан. Тэдний анх CNN-д оруулж өгөөл тэдний одоо шинжилтэн сюрприз хийж өгөөл тэгэл яг доторх одоо надаас хамаарах юмуд те одоо сүлжээмэлж юмуд нэг тэгээд сандрал Google очиж байгаа байхгүй. Заалхаа би одоо нэг ийм юм дээр болчихлоо. Би одоо нэг хийхгүй болж болохгүй байна. Хийхгүй гэж үзэлтэй болсонгүй. Тэр хийх хэрэгтэй юм байна. Тэгээд тэр сайхан хүнээс зөвлөгөө авч байгаа байхгүй. Тэгээд манай чинь аягүй сайхан одоо танай байдал тун хэцүү байж байгаа. Гадуур чинь тэлийг тойрол бахан амтан жагсаал хамгийн мэд чинь хаглан эвдэнс үүдэх юм. Урлагийнхан чинь бидний та нарт одоо 90 тонн бидний дууг үнгүй ашигладаг мөнгө өгөөл. Нөгөө оюутны холбооныхан чинь тэгэл цаанаас нь одоо энэ төвшөнд чинь хөөгдөл бөө юм болцсон. Их хэцүү байсан. Тэгээд хэлсэн. За одоо битээ сандар яг наад чинь тун ноцтой байдалтай байж байгаа. Тэгэх юм учраас олон нийтийг одоо нэг тийм танай талаар зөв ойлголт өгөхдөө сайн төслөө ирээд. Тэгээ надад PR-ын зөвлөгөө өгөөд ном өгөөд дааныг уншин гэдэг тийм одоо медиа тавал маш тийм техник харьцах хэрэгтэй болгоомжтой шууд нэг айхтар өргөө хамгаалал өрүүлцээд байх хэрэг. Алчиг шахан зөвлөгөө өгсөн. Тэгээ тэрнийхэн дагуу нэг гоё төсөл санаанд орж ирсэн баг. 2006 оны хавар тэг чинь ерөнхийлөгч энхээр одоо ерөнхийлөгчээс юм. Ерөнхий сайд нь мянган бэ инхол байсан. Тэгээ яг ерөнхийлөгч эдгээр чинь бас нэг ингээд хаяа нэг тэнүүгээр явдаг ажилттай шүү дээ. Хайлттай сургууль дээр хоёр ерөнхийлөгч явж байгаа хүүхд тухайн алдаа унцдаг байхгүй. 2 сарын жил болж 2 сарын сүүлээр жил. Яасан гэсэн чинь өлсөд гэж. Тэгэл нийгэмч нэг юм гарангуул баахан шуугаад тэгээд марчдаг шүү дээ. Тэр санаанд орж ирэл тэгээд боловсролын яам дээр очиод төрийн нарийн бичгээр мушиж авгээд мундаг ах байсан. За би ингээд нэг ийм ажилтаа байгаа маа комос явж байна. Ийм нэг асуудал гарсан. Энийг бас шийдлийг бас Монгол маягаар хийж үзвэл яасан гэдэг тантай ингээд зөвлөх гээд ирж байгаа гэсэн маш сайн хүлээж авсан л та. Тэгээ юу юм гэсэн чинь одоо хүүхдүүд ингээд хүүхд тухай алдсан. Энийг шийдэл одоо бол гараагүй. Гадаадд бол ингээд скул ланч боокс өдийн хоол өгдөг юм аа. За бид бол мэдээж хоолыг барахгүй баха. Тэгэхээр өдийн цай гэдэг юм нэг одоо төсөл хийгээд үзвэл яхаа юм шиг баха. Гэт ярьсан чинь нөгөө чинь за тэгээ гээл шууд дэмжээл тэгэл хийсэн. Тэр төсөл одоо сурагчийн өдийн цай төсөл чинь тэгж бий болсон шүү дээ. Тэр чинь олон хүн одоо олон улс төрч олон хүмүүс бий хийсэн гэдэг. Тэр чинь яг цагтаа үйл юм шүү дээ. Тэрийг ерөөсөө яаж хийсэн байна. Яг автор нь одоо сууж байгаа юм л. Тэгээд дараа PR-ын хоёрхан ажил. Одоо бүр үгүй хоол болж өргөж чинь шүү дээ. Одоо хоол болж чинь. Тэрээс би тэр төслөө хамгийн хайртай. Маш олон төслүүд дараа нь хийсэн. Их ч үнэтэй төслүүд ч хийж. Тэгээд тэр төсөл хамгийн гол нь өнөөдөр тэр төслийн ачаар Монгол хөх тэр одоо 2006 оны 6 сараас хойш хичээл дээр одоо гэртээ иддгүй юм а баг хичээл дээр иддгүйс. Яагаад тэгэхээр бид нар чинь тэр дахин хороолт байгаа хүмүүсийн амьдралыг мэдгүй юм л хүн чинь их өөрийнхөө орчинд дасчдаг юм байлаа шүү дээ. Яг л надтай миний одоо хүүхдүүд шиг л мэдж байгаа ч баг тийм боддог. Гэтэл тэр төслийн ачаар яг ингээд захын хороолт руу очиод зарим хүмүүс ямар хэцүү амьдарч байна. Хоолтой хоолгүй хонч, хүүхэд нь хоолгүй 2-3 хончдаг юм байна. Ухаалж ундаг юм байна. Ажилгүй байдаг юм, тог цахилгаангүй байдаг юм байна. Тэгтээ нэг жоохон одоо янс төмөр лааз шил цуглуулаад тэрүүгээр нэг талхны булантай очдөг айл зөнтэй байдаг. Тэрийг мэдчих авч байгаа байхгүй. Би өөртөө батарч байгаа байхгүй. Адилхан Монгол хүүхэд. Миний хүүхдүүдтэй л адилхан хүүхэд ингэ өлсдөг юм байна. Энийг харахгүй юугаа хийж исэн бэ гэдэг өөрийнхөө толгоороо би өндөө ясалтай. Энд чинь Монгол хүмүүс ямар тэнэг юм бэ гэж өөрөөр одоо бас нэг тийм сул талаа олж харсан. Тэгэл тэрийг чинь хийхин тулд нийслэлийн боловсролын газар чөлөөлсөн сурлын яамч чөлөөлсөн. Тэгээд 6 дүүргийн хамгийн хэцүү одоо аав ээж нь ажилтгүй, гэр орондоо цахилгаангүй, тэгээд хоол ундтай олтой хоолгүй одоо хондог хүүхдүүдийн амьдрэх 12 сургуулийг сонгож авал хийж бэлтгэлийн хийгээл тэгэл 4 сарын 15-наас бэлтгэлийн хийгээд 5 сарын 1-ээс 6 сарын 2-ны хооронд нэг сар л хоолж байгаа. Тэгээ Японууд жаахтар юм чинь би ч урд нь тийм тос төсөл яагаад бас жоохон боломжсон баг. Мөнгөний ч бас нэлийн чанга тавьж өгсөн. Тэгээ хэмжилт тэгээ за хичээл за тийш 3340 хүүхэд хамрагдаж байгаа байхгүй. 1-2 дугаар анги. За хичээл сургалт хичээлийнх нь байдал оролцоо үн дүн биеийн жимгийн хүртэл хэмжилдэг байхгүй.
Тэгээд дараа нь харьцуулах гэж байгаа байхгүй. Тэгэл төсөл ихэлсэн. За үндэсний энд миний ганц баярлалтай энэ төсөл амжилттай болоход бас нэг чухал хүчин зүйл нь манай хүнсний үйлдвэрүүд туссан. Миний мөнгө бас тэр болгон чанартай юм хүрэхгүй байсан. Өдөрт нэг хүүхэд 500 төгрөг зориулж байгаа байхгүй. Тэгээд тэрнтэй шүүх багтаах хэвээр, тараг багтаах хэвээр. Одоо 100-200 грамм шүүд тараг өгөх хэвээр. Тэгээ хураа идэх юм өгөх хэвээр. Тэгэнгүүт би одоо үндэсний компаниуд руу захиа бичиж байгаа. За ийм асуудал байна. Өхтөдөө бид нар санаачлаад одоо ийм нэг төсөл хийж үзэх гэсэн юм аа. Энд дээр та бүхэн маань бас ингэж оролцооч, туслаач те. Тэгэхээр ингээд боловсролын яам дээр та нар бас энэ төсөлд оролцох сонирхолтой бол бүтээгдэхүүнээ танилцуулаач гэдэг нэг өдөр заасан 4 сарын хэдэн цордоор хэмжлээ. Тэгсэн чинь за бид нар дотроо бол би жоохон хүлээлт муутай байсан л та. За юм. За тааж ирэх бол одоо яах вэ? За яаж хийж байгааг хэдэн цаас юм хүүхдүүдтэй хүргэндээ гэж бодож ирсэн. Тэгээ хажуугаар бас нэг нойтон сэтгүүлтүүдийг ашиглах байх. Зөндөө бас соёлжуулалт тал юм хий гэж байгаа байна. Тэгсэн чинь харин нэг баярламаар өстой бүр бахархмаар үлмэр гоё юм болсон яасан гэсэн. 16 компани бүтээгдэхүүнүүд байж байгаа байхгүй. Боловсролын яамны нэг зааланд нэг 4-5 ширээ тавьчихсан байсан чинь нөгөөдөлчнөөс та баахан юм авчираад тэгээ боловсролын яамныхан чинь хамаг ширээ сандлаад тэр вестибюл зөөж тавиад тэгээ танилцуулж байгаа. 16 компани юу ярьж байгаа. Яг Монгол хүүхэд ингэ үлсэд ухаад мдээгүй мартцсан зарим сонсоогүй явж исэн шиг. Тэгээ нөгөө компаниуд хэлсэн. За ингээд уучлаарай. Одоо миний төсөв юм шүү. Тэгээд одоо үнэнэл хэлье. Тэгээ та бүхэн маш одоо боломжоор энэ төсөлд оролцуулсан. Эсвэл бид нар бүгдээрээ орно. Таны дараа мөнгө чинь бидэрт хамаагүй. Яхаа өгөхтэй жоох юм аа өгч. Тэгээ өгөхтэй юм аа өгч. Бид нар одоо арын даана гээд тэгээ 16 компани орж ирээд сарын турш чимээр давтагдахгүй. 7 хоногийн минутаа орж ирж байгаа байхгүй. Юу мөр жижиг 2-300 грамм боо байх хөр хил хилээр нь боо өгөө. Хамгийн тослогтой, илчлэгтэй, шинтэй. Тэнд бол өстө бүр бахархмаа. Тэгээд тэндээс би нэг юм олж харсан хэрэг Монгол хүмүүсийг нэг ингээд тийм ээ зорилгод нэгтгэж чадах юм бол өстө гайхамшигтай юм хийдэг юм байна гэдэг бүр хачин их барилсан байхгүй. Тэгээд тэр төсөл маш амжилттай болсон. Тэрний өмнөх одоо статистикараас хүүхдүүд чинь ядаж хавар байсан, аюу хөвддөг. За өсвөлэн хүүхдүүд чинь өөр хичээлд анхаардгүй, сургуулийн дөнгөж авах юм байхгүй, баахан тасалдаг өвддөг. Тэгээд төсөл эхлэнгүүт бүгд ирж байгаа. За чинь хавар болохоор хэдэн хүүхдүүд өвднөд тэ. Манайд томоо юу болдог вүлээ. Ковид ч харин ханиадыг дарчлаа шүү дээ. Маркс тэгээд. Тэгээ хөөрхөө тэгэл аав ээж нь хоолыг авах гэж ирж байгаа байхгүй хүүхдийнхээ хоол. Хангалттай юм гэж байгаа. Тэгээ хүүхд чинь өвдөнгүүт нь аав ээж нь ирж хоол унд юм авдаг. За тэгээ нэг хоол идсэн нөгөө юм идэж явуулсан хүүхд чинь яах юм бэ? Хичээлдээ анхаарна үсттэй тий. Тэгээл одоо сурлагч нь ийм болоод оролцоо юм болоод өвчлөл нь багасаад жин нь одоо бараг 2 их дунджаар бараг 1.5 хилээр нэмэгдчихэж байгаа байхгүй юу? Гайхамшиг. Тэгээд тийм ч мөр бөөн шуугаан тавил. Тэгээ намар нь үндэсний хөдөлгөөр болсон шүү дээ. Тэгэл энэ төсөлтэй хайртай байдаг. Гайхамшигтай. Энэ төслүүд миний хувьд бах. Дараа нь тэгээ зөндөө олон юм шүү дээ. Түрүүнд хэлсэн шүү дээ. Дараа нь тэгээд эн чинь эрүүл мэндийн тал салбарч юм байсан. Тэгэл Mobicom чи ямар мундаг компани нөгөө нэг үзээ ядчихсан олсооч байхгүй шүү дээ. Гадна татнаас хэдэн 10,000 одоо талархал ирээд баярлалаа. Тэгээд нэг гадар өмөлж исэн. Нөгөө нураа нэгжсэн улсууд явждаг байхгүй. Дараа нь 7 хонд нь тэгэл тэгээ намар нь тэгэл сургууль цэцлэгийг засваргаад бас улс мөнгө байх төсөв байхгүй гэл одоо 23-4 сургууль цэцлэгийн их засварын юуг нь Mobicom гаргаж өгчээсэн 250 сая төгрөг. Одоо эхний төсөл гайхамшигтай болчихсон чинь нөгөө түүцийнхэн чи ерөөсөө дараа нь юу л асуун за өг гэл тэгэл одоо 30-аад мянган хүүхдийн одоо өөр сургуулийн дээврээс нь бороо орохоор ингээл шүрэн шанс гоол тэгнэ бохийнхаа юм хийс олж чадахгүй л байна. Одоо сарын дараа ингээд ялаг нэгш жагаа өрх 8 сарын 1-2 дуудаж явж туслаач гэлээ. Тэрийн тусаал тэгээд 2007 онд IT ах сургууль хийж 24 дэх сургууль шалгарч ирсэн. 24 дэх сургуулийн IT ах сургууль төгссөн хүүхэд TMC 2 дугаар курс төгс оюутнууд чицэн мэдлэгтэй болж ирсэн байхгүй. Тэгээд би бас нэг хэсэг боловсролын яамгаар манай энэ төгсөж байгаа хүүхдүүдийг шууд TMC 3 дугаар курс гэж аваад гэсэн. Тэгээд чад хуульч юмараа болохгүй юм лээ. Гэхдээ тэр сургуулийг төгснөлөө хэдэн жил төгссөн хүүхдүүд одоо гадны том компаниудад их сайн ажилладаг юм байлаа. Google, Microsoft гэх мэт. Тэгээ хамгийн том яваа яач 2011 онд
Mobicom 15 жилээр бүр цахим сургууль гэдэг бүр маш том төслөөс дүүргүүдээс шалгаруулалтыг Баянзүрх дүүргийг сонгож Баянзүрх дүүргийн 19 сургууль ерөнхий боловсролын нэг төрийн сургуулиуд тэгээ Говьалтай аймгийн одоо 2 сургууль Дорноговын Сайн шантын төв Зүүн Баян замын үд тэгээд зориуд нэг сумын говьоос авсан өмнө говийн хам богд цогццыг аваад ингээд 24 сургуулийн 2300 багш 20 мянган сүгтийг хамарсан төсөл хэрэгжүүлсэн. Тэр нь яг хөө одоо нэг курс систем шиг бүх юм одоо юу болсон? Захимжсан. Багшууд ерөөс шохоогүй хичээл заа. Багш үеийн төвүүдийн байгууллагууд их дандаа юугаар презентацнаар дандаа апдейт хийгдсэн. Тэгээ багш нар хоорондоо ингээд сая энэ сүлжээнд орцсон олон багш нарч мэдээлэл солилцдог. За хүүхд ингээд тэр олон мянган хүүхд ч бас хичээлдээ явахгүй шалтгаан өгдөх. За янз бүрийн гарна. Тэр үед шууд өөрийнхөө югаар ороод хичээлээ авчдаг тийм. Аав ээж нь хичээл одоо сургуультай харьцаад сургуулийн менежертэй харьцаад хүүхдийнхээ хичээлийн оролцоог авчдаг гэдэг тийм амар бол систем хийсэн байсан байхгүй. Яг та тэгээд тэр нэг удаа нэг жил ширтээ яваад намайг Mobicom-оос гарсан дараа нь үзэх соцлоо лээ. Тэр чинь өөрөө хэлбэл нөгөө Cambridge-ийн стандартанд яг тэр юм яриад байгаа. Тэрийг бол нэг хэсгийг нь бол ахимжтай хийсэн юм байсан. Гэх мэтлэн гэр. Карьерийг ер нь та юу гэж ойлгодог вэ? Карьераа ер нь төлөвлөдөг үү? Ер нь төлөвлөдөг бол одоо хэдэн жилээр ер нь төлөвлөж гаргадаг вэ? Түрүүнд хоёулаа баг ярьсан да тийм үү? Юу тийм ээ? Соёлтой байгууллага сайн компаниуд бол карьер төлөвлөлт хийх боломжтой. Зүгээр нэг замбраагүй одоо нэг боксчаараа явж байгаа нөхцөл байдал шүү дээ. Эцэг юунд одоо өөрөө хэлбэл одоо юу гэдэг нь байгууллагын асаар их зэрэг өнцөд нь тодорхойгүй соёлгүй байгууллагын хувьд төлөвлөлт бол хэцүү байх юм тийм ээ. Эцэг юунд хүрэх гээд байгаа. Одоо яг тэрийгэ тодорхойлсон байгууллагын хувьд бол за 21 онд, 22 онд, 23, 4, 5 онд ямар хэмжээнд одоо болгоод тийм ээ өөрийнх нь чадвар үүсэлд хүрсэн байхын гэдэг тийм компанийн хувьд бол амархан байх юм бол баг одоо удирдлагын бодлогоор тийм ээ тэдэн онд одоо тэрийгээ тэгж зохиолн төчнээ менежер одоо ийм хэмжээний захирлууд хэрэгтэйг гаргацсан байх гэж болж байгаа. Тэр нь тодорхой байх юм бол ер нь бол төлөвлөлт байх хэрэгтэй. Ер нь хой хүн ч гэсэн дээ. Миний хувьд бол байгууллага дээр байгууллагынхаа гол бизнесийн суурь зорилго үндэслэл тодорхойлоод хүмүүстэй ойлгуулах гадна өөрсдийнх нь юу тодорхойлуулдаг байсан шүү дээ. Хамгийн арын хуудсан дээр за энэ дээр байхгүй. Арын хуудсан дээр миний одоо алсын хараа их хэмжээ үнэцүүдийг тавьж бичүүлждэг байхгүй. За энийг би харахгүй тань өөрсдөө байгууллагч ойлгомжтой боллоо. Одоо өөрсдөө нэг танд бичээрэй гэдэг. Тэрэн дээр одоо юу гэдэг нь жишээлбэл үйлчлэгийн ажилтан байлаа гэхэд сайн ажилтан үйлчлэгийн ажилтан туршлага эзэмшээд сайн ажиллах юм бол одоо нэг 2 жил ажиллаад ахлах ажилтан болно ч гэдэг юм тий. За нэг дахиад 2 жил ажиллах юм бол одоо илүү сайн шалгарсан менежер болоод бид нар офисынхаа ажилтнуудад үйлчлэгнийхээ ажилтнуудаас ингэж яаж авдаг байсан. Ер нь дамжуулж яг л үйлчлэгээ ойлгоцсон хүн илүү одоо өөрийнхөө мэргэжлэр үйлчлэгийн ажилтан одоо янз бүрийн мэргэжлийн хүмүүс идэг шүү дээ. Ер нь болцоо дээд сургууль төгссөн. Манай өрөө холбооны салбарын үйлчлэгийн ажилтнууд нь дээд боловсролтой улсууд байдаг шүү дээ. Ер нь янз бүрийн мэргэжлээ. Тэгээд тэндээс нь харж байгаа бид нар чинь ингээд дараачийн шатруу ингээд хүмүүсээ аваа явуулдаг. Тэрэнд бас ажилтнууд ч дуртай байдаг. За би энэ сайн ажил 2 жилийн дараа юм болно, 3 жилийн дараа юм болно гэдэг ерөнхийд нүүрт нь харагдчихэдэг байхгүй. Харагдчихэдэг. Тэр байгууллага нь өөрөө тийм зохицтой системтэй зөв одоо зорилготой байгууллага хэвлэх тодорхой байдаг. Хүн ч гэсэн өөрөө төлөвлөж болдог байхгүй. За би өөрийнхөө л одоо чадруудыг ингээд хөгжүүлээд байх юм бол би тийм төрж чадна гэдэг тэр одоо юу болцлон байж идэг тийм ээ. Өөрөө ч бусдаа хараа явж идэг. Үндгээ нь бол бүх хүмүүсийнх ингээд гарчаа явж идэг. Хаана явж байгааг мэдчихэдэг. Тийм л байдаг шүү дээ. Тийм нөхцөлд нь төлөвлөхөд бол би бол амархан байх шүү дээ. Тэгэж олон сайн захирал, олон сайн менежерүүд бол тэгэл дараасаа гараад ирдэг угаасаа. За тэгвэл одоо магадгүй нэг энэ чиглэлээр таны одоо нэг бакалаврын мэрэгчлэр сурах гэж байгаа ч гэдэг юм уу те? Эсвэл сонирхож байгаа, эсвэл сурч байгаа, дөнгөж төгсөж байгаа ийм залуучууд танд ч юу гэж хэлэх вэ? Мөн
дөнгөж одоо нэг яг SEO болж байгаа ч гэдэг юм уу те. Эсвэл ер нь SEO болох гээд явж байгаа юм залуучуудад хандаад хэлэхэд юуг зөвлөх вэ? Юу гэж одоо юуг анхаараарай гэж хэлэх вэ? Өнөөдөр хоёлаа юунаас бүр багаас нэхлэе гэсэн шүү дээ тийм ээ. 10 жил ерөнхий боловсрол сурвалж байж байхдаа мэрэгчлээ эртхэн сонгоорой. Аав ээж нь туслаарай, багш нь туслаарай. За энийг одоо авиас чадвар ямар салбарт илүү ажиллах уу гэдгийг тогтоодог байгууллагууд олон улсын одоо аргачлалаар гаргадаг байгууллагууд хүртэл ингээд бий болчлоо тийм ээ. Бид харсан шүү дээ. Ийм мөнгө тайлан гаргаад өгч байгаа байхгүй тийм. Аль салбарт өгч нь өөрийнх нь чадвараар илүү амжилт гаргах уу гэдэг. Өчнөө одоо 4-5 мэрэгчлээс гаргах болно. Ингээд явчих. За энэний дараа нь яг хөөхөр карьер дээр бол одоо байгууллага одоо ерөн зүгээр байгууллага бас ямар байгууллагад орох уу гэдгийг сайн судалж авах хэрэгтэй юм шиг байна тийм ээ. Зөв байгууллага тийм ээ. Одоо байгууллагын веб хуудасаар нөрөө үндсэн үйл ажиллагаатай танилцаад олонний дунд одоо хэр зэрэг нэр хүндтэй цаашаа байгууллагын зорилгоч угаасаа нөгөө веб дээр нь байж идэг шүү дээ тийм тухайн байгууллагын одоо ашаар архин өмнөд зүйлэн тэрийг хараад тэр нь хэр зэрэг тэр байгууллагын менежмент чадварыг тэргээр маргамжчих болдог. Тэрийг хэр зэрэг зөв гаргасан. Тэр нь яг өөрийнх нь одоо ажил үйлчлэгээ үйл ажиллагаанаар яаж одоо хэрэгжиж байгаа юм гэж тодорхой шүү дээ. Тийм учраас одоо юуны залуучуудад орж байгаа байгууллага сайн судалж ороорой тийм ээ. Тийм зөв зэгцтэй өөрөө улам одоо ажиллах тусмаа үнцэнтэй болдог ийм байгууллагад оруулах зөв шүү. Тэр байгууллагч өөрөө чинь ингээл чинь байгууллагад ажиллаж байгаа юм өөрөө хөгжил өгдөг байхгүй юу. Нэг класс бол мэдээч хэрэг одоо тухайн ажлаа сайн хийхин тулд одоо шаардлагатай ур чадрын бид тодорхой хэмжээнд хөгжүүлдэг өөр арга байхгүй. Тэр хэмжээгээр байгуулагч үнцэнтэй болдог, хувь хүн ч гэсэн үнцэнтэй болоод идэг байхгүй. Одоо сан компани ажилтныг хүртэл ингээл одоо хамтан хийх гэлээдэг шүү дээ. Менежер захирлуудыг бол банк тийм. Тэгэхдээ тухайн байгууллагада байж байгаад би улам үнцэнтэй болно. Энэ сайхан хамт олноосоо би одоо холдохгүй гэсэн тийм одоо мундаг юутай скил үүсчих юм бол тийм ээ. Компани тодорхой үед бас нэг асуудал одоо хүнд орсон ч хямралд орсон ч гэсэн тэр үед бол хайж явдаг байхгүй. За бид даваад гарнаа угаасаа ойлгомжтой. Энийг юм бол төр зөөр юм гээд. Тийм одоо боломжтой байгууллагад ирээдүйтэй байгууллагад орох хэрэгтэй. За мэдээч хэрэг одоо би залуучуудтай хэлэх. Та нарын хувьд маш тийм болж одоо миний хувьд бол яг данар шиг байж байгаа үед л тийм ээ. Залуу байж байгаа үед бол тийм одоо мундаг коуч ментор гэдэг юм уу тийм байгаагүй шүү дээ. Интернет одоо өнөөдрийн хэмжээнд хүртэл одоо интернет байж хахад ямар ч сургууль сурж ямар ч мэдээлэл авч болдог хэмжээнд бид хөгжөөгүй байсан 90-ад онд. Дөнгөжлэн чинь 97 онд л орж ирсэн шүү дээ. Юу шээ 95 онд чинь интернет орж ирсэн. Техний ээлжинд зөвхөн мэйл явуулах хэрэгтэй байсан. Одоо нэг сүүлийн нэг 10 жил яаж шүү дээ нэг айгаа болж эхэлж байна те. Залуунаас идэх чинь ингээд хэдхэн жил шуураад өнгөрдөг шүү. Тэгээд та нар нэг 22 3-тай байж байна те. Нийгэм идэхт 30 хүрчин. Ялангуяа залуу ахтууд ажил ихдээ одоо ийм эрчимтэй хөгжлийн компанид цаг маш хурдан өнгөрдөг. Нийгэм идэхэд 30, нийгэм идэхэд 40 хүрнэ. За би ингээд ерөөсөө нэг ажил дээр мундаг болчоод одоо өөрийнхөө санхүүгийн одоо хэрэгцээ бүх юм шийдсэн дараа юм сурна гэвэл орой тийшүү. Яг одоо үйлчлэл сурах хэрэгтэй. Одоохондоо 6 цэнгийн хойшин тавьж тэргүү хүмүүрч дугаач цэнгэж хангалттай цаг гарна. Гэхдээ яг энэ залуунаасаа үнцэнтэй болгох ч 40 нас, 50 нас, 60 настайдаа бас одоо хэн ч хэрэг хүн болж болохгүй шүү дээ. Тэр үн цэнийг яг одоо бий болоо. Одоо нэг 30 хүртэл нэг сайхан юм одоо ажил дээр туршлагаж аваа, юм уншаад аваа, мэдээд аваа, тий, сураад аваа. За эн чинь дараа нь чиний 20-30 жилийн чинь юу болно шүү. Одоо зарж идэх гараач тийм ээ. Одоо би ч болоогүй, та нар ч болоогүй бид нар чинь зах зээл өөрийнхөө үн цэнийг л үнэчлээ зардаг байхгүй, худалддаг байхгүй тий. Өөрийнхөө чадвараа худалдаж амьдарч ш. Тэрээс бол бид нар бол одоо нэг айхтар өв залгамжилсан тийм одоо баян тарган гэхээс илүү чи чадвартай чинь чадварыг чиний одоо үнэт зүйлийг л хүн худалдаж авч байгаа байхгүй. Тэр нь чинь төлж байгаа шүү дээ тий. Тэр мундаг одоо үн цэнийг яг одоо хий. Яг одоо ингээд хэлтий шүү нэж одоо. За мэдээж хэрэг одоо залуучуудаа төлөвшөх хөгжих одоо юу гэдгийг урлаг спортын бас тэмдэг бид нар бол чадлаараа хийн. Гэхдээ
чи үнцэнтэй болох юм аа. Одоо нэг ойрын хэдэн жил дагаж хөртлөл хийгээд авахгүй бол гэр бүлтэй болно, хөгж ухттай болно те. Тэгэл одоо амьдралын чачаал нэмэгдээл байна. Тэр үедээ бол одоо бас ингээд мэдлэг хүлээж авах орчин боломж. Тэрнээс гадна одоо ингээд хүн чинь нас авах тусмаа одоо юу гэдэг те. Одоо ой санамж чинь бас ингээд баглаа хойлоор багасч чинь. Яагаад мэдээж хэрэг ихтэй сургуулийг тийм ээ 18-аас 22-3 насны тийм. Яагаад магистрыг 35-аас хойш авдаггүй юм те. Энд чинь хүний нэг мэдлийг хүлээж авч боловсруул шингээж буцааж өөрийн болгож одоо гаргах, боловсруулж гарах илүү одоо санаачлахтай, бүтээмжтэй ажиллах тэр зүйл чинь хүний одоо бас наснаас хамаардаг шүү. За нэг 40 хүрчээ зав яаш одоо ялаад өгнөх юм аль хэзээ оройтсон байна. Юм учраас алт шиг үнэтэй хэзээ ч одоо юугаарч үнэлж олшгүй тэр гой насаал үнцэнтэй болгочих. Тэгэх юм чи цаашаа бол тэгээд ерөөс чамаа хүмүүс гуугаад авчихвал хамгийн үнцэнтэй хүн болоод өргөдөж залгадаад хамгийн сайхан ажлыг хийгээл хангалттай одоо цалин мөнгө аваад явчих шүү. Тэгж хэлдэг байсан. Үнэн мэдтэй яг ийм л байх штэ. Энийг л бас сайн хараа. Залуу наснаа л одоо ирээдүйнхээ бүх үнцнийг бий болгоорой л гэж хэлэх гээд байна. Сайн дурын ажлын талаар ер нь юу гэж боддог вэ? Сайн дурын ажил та хийдэг үү? Хэрвээ хийдэг бол ер нь яагаад сайн дурын ажил хийх ёстой юм бэ? За сайн дурын гэдэг бол бас их гоё ажиллаа. Сайн дурын гэдэг бол одоо бусдад тийм ээ өөрийнхөө мэддэг чадвар сэтгэлээр тийм ээ туслах ажил юм л да. Өөрөөр сэтгэлээр хийх ажил. Ямар нэг тэндээс бол одоо ашиг орлого харахгүйгээр тийм хийх ажил. Энэ нь зөндөл явагддаг л да. Одоо түрүүчэнд би хэлсэн шүү дээ. Марс төсөлтөөр нэгэн 4 сарын тэр одоо Марс холбошуудын киноны дараа, баримт киноны дараа 5-6 мянган хүн илсэж байгаа байхгүй юу. Тэндээс одоо яг хөө бид нар боломжоор л ингээд тодорхой одоо чиглэл мэргэжил чадлынхан чиглэлээр ажиллах гэдэг орлоо. Одоо бараг 2000-аад нь үндсэн үед ажиллахад оролцоо яваад байгаа байхгүй юу. Мэргэжил зөндөө олон судалгааны ажлуудаар төлөвлөх олон юмуд явчаа. Тэгэхээр тэднэрүүд өөрхий яах вэ гэхээр одоо сайн дурын гэдэг бол өөрөө бас хөгждөг ажил л та. Тийм ээ. Өөрөө бас ирч хүчтэй юм шүү. Өөрийгөө яа гэж байгаа хүн бол бусд руу дэж чадахгүй шүү тийм үстэй. Өөрийгөө яа гэж үнчээ хэлдэг үстэй. Нэг бие засаа, гэрээ засаа, төрөө зас гэдэг дараалалаар явдаг шүү дээ. Одоо бие засна гэдэг чинь бол бие хүнээс хоёр хүн болж байгаа байхгүй. Өөрийнхөө одоо үжил баримталтай, зорилготой, үнэт зүйлтэй тийм ээ. Ажил мэргэжилтэй болчихж байгаа. Өөрөө хүнээс амьдрахгүй болчих, хамаарахгүй амьдрах чадaltaй болчихж байгаа. Харин ч одоо өөрөөсөө илүү гарсан юм одоо бусдаа ингээд хуваалцдаг, шеэрлдэг. Сайн дурын гэдэг бол одоо тийм өөрийнхөө сэтгэлээрээ ажилладаг ажил та. Тэгснээр яг хүн хөгждөг ялангуяа залуу хүн. Одоо бол Марс төсөлтөөр ингээд энэ том явандаа асар том бас болох хүлээлттэй байгаа болох ч байх. Эндээс бол одооноос ингээд оролцоо авч өөрөө асар их мэдж авч байгаа байхгүй. Хамгийн шилдэг одоо сүүлийн үеийн одоо мэдлэг чадваруудыг бие биенээсээ сурч जैन те ирээдүйрөө харж чадчихээн ч гэдэг юм уу. За одоо тэгэл одоо ингээд юу гэдгийг өөр энгийн юмнууд өдөртөө хэмжээний тэр юмнууд одоо олон нийтийн байгууллагууд ч байж сайн дураараа нэг хог мог туулын хогийн шинжлэн цэвэрлэдэг юм дээ те. Тэгээд зарим талаас энэ одоо залхуу улсуудыг цэвэрлэгдэх юм шиг цэвэрлэгдэх юм чинь ингээ саячдаг юм болгоод байна уу ч бас бодоод байгаа юм те. Иймэрхүү байдлаар тэгээд энэ тэнд ч одоо олон улсын сайн дурын байгууллагууд бол маш амар хөгжиж байна. Тэнд одоо юу гэдгийг байгалийн гамшиг болох талтай сайн дураараа яваал очиж байна. Эмчнэр одоо юу гэдгийг ямар мэрэгжлийн байна. Тэрүүгээр ингээд том одоо их хэмжээний галт төмөр гарахад очиод нундраалцаал явж байна. Манай ч гэсэн тэгдэг үстэй. Сая ингээд хэдэн жилийн өмнө богдуул маань ингээд галд автах талтай залуучууд маань сайн дураараа очиж байгаа шүү дээ. Сайн дурах хин ч хаач гэж хэлээгүй. Яагаад гэвэл энэ байгаль ялангуяа байгаль орчилтой холбоотой юм бол бидний хувьд маш их гамшиг болчиход байна шүү дээ. Хайр найргүй хэрэглэснээс болоод нөөц мань муудаж байна. Бид нар амьдралаа орцгоо муудагчж байгаа байхгүй юу? Зээцтэй. Ирээдүгөө баллааж, өөрийнхөө ирээдүг баллааж байгаа. Нэг тавхан одоо цаасан төлөө тэгэл хамгийн юм одоо усаа хүртэл алга болгоод, хор болгоод, газраас эндичээл, огоо ургамлаа алга болгоод ячиж шүү дээ. Энэ бол тэгэхээр сайн дурын гэдэг бол бас тийм
чадвартай хүний ажил, сэтгэлтэй хүний ажил. За мэдээ сайн дурын ажил хийгээд явж байгаа. Өөртөө бас тийм гоё кайфтай байна гэх юм уу да тий. Би ус тусалж байна. Ажгаар нь өөрөө хөгжиж байна. Өөрийн чинь одоо нэтворкинг гэх юм уу да хамрах өөрийн чинь тийм харилцааны хүрээвэл өргөжж байна тий. Өөрөө улам ихийг хараг улам ууж явах болж өгч байна гэсэн үг шүү дээ. Тэр талаас нь хараад байна. За хамгийн сүүлд нэг асуулт байгаа. Тэр болохоор мартагдсан Монгол үг гэдэг. Яг таны нөгөө нэг хүүхэд ах наснд аав ээжээсээ хүү эмээсээ гэх юм сонсч ирсэн уучны хооронд Монгол үг байвал хуваалцаач гэж байгаа юм. Тэр нь ямар утгатай үг байсан бэ? Ямар үг байсан бэ? Тийг тайлбарлаач. Хэрвээ таны сэтгэлд орж ирж байвал. Тэгвэл биар хэлсэндээ маань хэлдэг байсан. За. Өөрөө мэддэг чаддаг юм аа та өөртөө одоо бусдад өгч чадах юм аа мэдлэг тийм ээ одоо юу гэдэг өөр юмуд байж болно шүү дээ тийм ээ бусдад илүүчилж чаддаг юм байвал өгчээ хүн болгон сайхан байх хэрэгтэй чи өөрөө одоо ганцаараа мундаг байна гэдэг бол тэр аваа хийжсэн үйл багасаа тийм учраас бид нарыг тэгээд хүмүүжүүлчихэ нэг мэдээд аваад нөгөөд босоо нөгөөнд яаччээ өөр хүндээ бас ингэ хэдэд өгччихээ мэдлэгээ тийм ээ бидний мэрэгч туршдаг юм аа ч тийм тэгээд ер нь зүгээр ажиллаж банк сурч хөдөлмөрлж явах хэрэгтэй шүү. Эмээгээс мөн ихлээл одоо юу гэдэг бидний үед чинь нэг сонирм байлаа л да. Одоо социализм үе. Бид нар бол яг эмээгийн хүүхдүүд болж өсөж байгаа тийм олуулаач байсан наймуулаа. Аав ээж чи ерөөсөө ингээд банк ажиллана. Аав бол ерөөсөө нэг төмөр замын ажилтаа ингээд хойд урд дэлтэй хооронд ингээд банк явж идэг. За ээж маань бол эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байсан. Хүүхдээ гаргаад бицтэй хоноод ажилдаа орчдөг. Өөрөө арах байхгүй. Тэгэхээр оронд эмээ маань биднэрт бол бас ингээд их сайхан юм ярьж өгдөг биш. Хөдөлмөрлөх хэрэгтэй. Угаасаа тэгээд өөрийнх нь амьдралын хатуу үдийг тулцсан юм байсан. Бас нэг хэлмэгдэлтийн үеэр аимшигтай хэлмэгдэжсэн. Тэгээд манай одоо би арагийн цараа 30 он тэгэл хатуу нэрээр хэлмэгдээ цаашлуулсан. Маш мундаг тийм бүтээж бүтэг усандаа нэртэй сайн хүмүүс байсан юм байлээ. Тэг өөрөө өстөө ээжийн дагуулаад Сүхбаатар аймгаас нэг нийслэл хүрээрүүж явахдаа нэг 50 оны үеэр тэгэл хүн дагаж л хөрх жоохон хөвгтөд дагуулаад 40 онд орж ирсэн юм байл. Тэгэл бүх хатуу үдэг туулаад амьдралын бүх юмыг туулаад гараад ирсэн болохоор ер нь ядаж ингээд бид нар чинь ингээд томоосоо ингээд явхлаар өдөр болон хоолоо тий ээлжээр хоолоо хийн ирээд цэвэрлэн за тэгэл дүнээр асрах гэл. За тэрнээс гадна бас ааман бас нэг бид нарт яасан юм бол багаас ажил сурагч байгаа байхгүй. Бүр ингээд бүр жоохон байхдаа одоо тэр үед чинь туулгууд молчин бол бөөн загс байлаа ш намайг долоо наантай байх чинь нэг л хөтөөр авч одоо ингээд цагны амралтын тийшээ очоод амралтын өдөр баахан доноо өглөө босоод ингээд загс өрөөс орчихж байгаа байхгүй. Тэгээд эн чинь ингээд өөрөө машин дээр судагныг хийхдээ дагуулж сургаад за энийг ингэчдгээ шүү гэдэг яг л ажил. Тэгээд жоохон том болоод 7-8 дугаар ангид ороод ирэнгүүт бас ингээд анги өрөө хийж сурж байгаа байхгүй тий. Яан зүрэн тэгээд ингээд зэрдэг сонгон дүүх, чимс дүүх, тэрийг уцаад нэг барин их зүрэн загсараа тэгээд зүрэн холмол хийхдээ ингээд амьдралын ухаанд их сургацсан шиг байна. Яа тэгээд маш их баярлалаа. Өнөөдрийн дугаарт оролцож өөрийнхөө бас үнэтэй туршлагыг хуваалцсан. Болор захиралтай маш их баярлалаа. Тэгээд өнөөдрийн дугаарт маань National Consulting Service зөвлөх үйлчилгээний компани гүйцэтгэх захирал Болор оролцлоо. Тэгээд таны ажилд өндрөөс мэдрэмжлэлтийг хүсье өрөөё. Тэгээд өнөөдрийн дугаар маань хэрвээ таалагдсан бол subscribe. За тэгээд бусадтай түгээгээрэй гэж хэлье. Тэгээ баярлалаа. Баярлалаа. Өдөр нь амжилт хүсье.